Сайн байцгаана уу? Тара трейдер Анука байна. За ингээд 8 дугаар сарын ерөнхий төлөв байдлаа харахаар суусан байна. За би уг нэг өөр видео эхлүүлсэн байгаа юм. Гэхдээ тэрнийхэн завсраар харин нөгөө түрүү оны 8 дугаар сарын уншлагыг хүмүүс үзээл комент хийгээд байгаа байхгүй. Тэгэхээр за 8 сараа хий да гэж бодоод сууж байна. За өнөөдрийн уншлага маань 3 сонголттой байгаа. За стикерээс сонгуулнаа. Эхнийх нь бол ийм лааны дүрс байна. 24 гэсэн тоотой. Хоёрдугаарх нь ийм бодол байна. 44 гэсэн тоотой. Гуравдугаар нь ийм бөмбөлөг доторх мод байна. 49 гэсэн тоотой. За та нар маань эндээс сонголтоо хийгээрэй. За нэгдүгээр группийн маань уншлагандаа тавтамаар л. За энд бол хэвдүүлгийн энерги шалгалт байна. Тарат картнаас Empress карт татагдсан. Тэгээд ла болон 24 гэсэн тоонууд энэ гураа нэгтгээд энерги шалгалтаа гаргаж ирнэ. За 24 гэдэг тоо танд ямар нэгэн чухал байр суурь эзэлдэг байж болно. Нэг бол сүүлийн үед зүгээр 24 гэсэн тоогийг хараад исэн байж магадгүй л дээ. 2 4 нийлбэрээр бас 6 биш үү за. Тэгэхээр 2 сарын 4 бас байх боломжтой, сар бүрийн 24 байх боломжтой. 24-наас ямар нэгэн байдлаар холбоотой байх. За 24 гингүүд манай монголчуудын хувьд бол 25-ны жилийг ярьж идэг тий. 25-ны жил мэл нь орж байгаа хүн байгаа юу гэмээр. За үнэхээр 25-ны жилгээ бодох юм бол моржилтэй хүмүүс байх гэдэг байгаа байхгүй юу? За тэгвэл гал моржилийг хэлэхгүй лаан дээрээс гал мэдээж лаачи өөрөө гал асцсан байгаа учраас гал энерги та нартай маань одоо зохицолтой байдаг гэсэн утга. Яг нь ордоор ярих юм бол нөгөө арслан хойно номын орд байх магадaltaй. За тэгээд энд урсаж байгаа маань одоо хөлсөө гаргах юм болов уу? Хөлсөө их гаргадаг хүмүүс эсвэл их хөлрөмтгий хүмүүс гэж магадгүй. За мөн одоо саяхан их уйлсан ч юм уу тий. Эсвэл жоохон уйлан хаа хүмүүс байж магадгүй санагдлаа зүгээр энэ зураглалыг харахад. За тэгээд хамгийн нэгдүгürt мэдрэгдээд байгаа мэдээж лаа маань өөрийгөө ингэ шатаасаар агаад урсгасаар агаад дуустдаг тийм ээ. Тэгэхээр юм өөрийгөө айгуу тийм ачааллуулдаг хүн юм шиг санагдлаа. Эсвэл сүүлийн үед та нар нь их жим юм хийгээд байгаа юм болоо. Айгуу л хөлсөн гардаг, халууцдаг гэсэн утга мэдрэгдээд байна. За тэгээ одоо 100 болохоор ч тэр юм уу эсвэл ингэж ичж болно л да. Одоо сүүлийн үед маш их халуун байгаа гэж хэлэхүү те. За тийм байна. Тэгээ Empress карт орж ирсэн. Та өөрөө маш эмгтээлэг хүн. Үгүй бол таны хажууд ойрхон ийм гоё эмгтээлэг ээж энергтэй хүн байдаг гэдээ ойлгоцоход болно. Тэгээ яг энергийн шалгалт дээр орж ирж байгаа гэдэг чинь сүүлийн үед танд онцгой байгаа гэсэн утга байхгүй тий. Empress чинь шууд утгаараа жирэмсэн эмгтэй гэлтэж идэг. Та бие давхар байж болно. Эсвэл таны ойр хавьд бие давхар хүн байгаа болж болно шүү дээ тий. Тэгээд тэр хүнд илүү их одоо санаа зовж байгаа ч юм уу илүү их санаа тавьж байгаа тэр хүн илүү гол байгаа гэсэн утгыг бас хэлжиж болохоор харагдаж байна. За тэгээд Empress чи өөрөө эд баялаг, элбэг хангалуун байдал одоо эмгтээлэг энергийн туйл те. Тэгээд мөн одоо ганцхан жирэмсэн эмгтэй үзэсгэлэнтэй эмгтэй гэлтгүү эмгтээлэг энерги гэлтгүү ээж эмээ ахмад настан бас сүүлийн үед чухал байгаа гэж магадгүй шүү. За тэнгууд нь штэ бас энд энэ 24 Empress 2 бас төстэй санагдаж байна. Өө төстэй жоохот ингээ уйлдж байгаа юм шиг санагдаж байна надаа. 24 настайдаа төрж исэн. Төрөлт явагдчихсэн. Ер нь бол жил дээрээ төрсөн гэсэн утга байж болохоор харагдаад байгаа байхгүй юу? Тэгээ бас яг одоо энэ жил 24-т ч юм уу тий. За түрүүн тэрийг хилцсэн дээ.
За яг Empress дээр дахиад нэг нэмэт хэлчихэд бол та нар маань маш бүтээлч хүмүүс гэж хэлж болно. Та нар өөрсдөөсөө ийм бүтээл гаргадаг. Энэ одоо хүүхдээр илэрхийлэгддэг л дээ. Ер нь бол Empress дээр тэгээд мэдээж эрэгтэй хүмүүс ч гэсэн сонсчиж болно шүү дээ, тий. Тэгэхээр та нар маань ингээд альваа зүйлийг хийгээд, бүтээгээд, бүрэн бүтэн болгоод ингээд өөрөөсөө төрүүлж чаддаг гэсэн утга байхгүй юу? Тэгэхээр ийм уран бүтээлч хүмүүс байх магадaltaй. Эсвэл зүгээр л ажил төрөл чинь аягүй сайхан ингээд танаас гарч чаддаг гэхэд одоо ойлгохдох болов. За ийм байна. За энергийн шалгалт. Намайг ч одоо энергийн шалгалт. Энергийн шалгалтад тал хагасыг аваа. Амьдралын тал аваа явуучих юм чи гэлөө тэгсэн шүү дээ. Нэрэл одоо аягүй хим ярьдаг байх та тий. За энэ бол ерөнхий одоо энэ 8 дугаар сарын нэрэг. За энэ дээрээ хэдүүлээ юу яана. Ямар ч гэсэн 4 карт татчихъя. Яг 4-7 хоногт хөлөөлөд гэсэн утгаар. За 1-р группийн дээр маань ийм картууд татагдлаа. 1-р 7 хоног дээр 2 карт татагдсан. За Shuffle Tarot-аас ерөнхий уур амьсгал болгож татсан байгаа. 1 карт. Тэнгүүд нь штэ 9-ийн зоос дээр 9-ийн саваа орж ирж байгаа байхгүй холимогоор тий. Тэгээ хүн нь бас айгу өөрчлөлттэй. Энэ бол одоо нэг юм цагаан үстэй, цагаан хувцастай юм хтэй байна л та. Тэгснээ энд нэг юм хиймэл гар мар салаад унтсан жоох шиг сонио. Хиймэл гар юм уу эсвэл эрзэний бэйли ч юм уу. За. Яг энэ картыг ингээд шууд гараад л ирэнгүүд надад харангууд хамгийн түрүүнд орж ирсэн мэдрэмж нь болохоор одоо нэг ариун цагаан хөдөлмөр гэх юм уу нэг тийм утга санагдсан. Яг магадгүй цагаан өнгө нь айгүйх тэгж нөлөөсөн баг л та. Ариун цагаан хөдөлмөрөөрөө байх. Тэгээ гол нь ард нь хэдийгээр энд яг зоосны одоо юун дээр чинь 9 дээр чинь нэг юм зооснууд нь харагддаг санагдаад байгаа байхгүй юу? Гялагаад, шарлаад те. Энд болохоор усан үзм нь илүүтэй харагдчихэл байна л да. Үржил шимтэй байгаа гэдэг нь бол харагдчихээн. Тэгтээ нэлээд их хөдөлмөрлж ийж одоо үр дүнд хүрнэ гэсэн ийм утга харагдаад байна. Тэгэхээр энэ 8 сарын ерөнхий утга штэ. Ерөнхий энерги нь нэлээд хөдөлмөрлөх нь байна. Ариун цагаан хөдөлмөрөөрөө хөдөлмөрлөх нь байна гэдээ ойлгочих. Тэгээд таавал эд баялагийг бүтээж чадна. Санхүү мөнгөний хувьд бол хүсэл биелэн гэсэн утга нь энд хിവэрэ байгаа. Ягаад гэвэл энэ 9-ийн зоосны суурьтай байгаа учраас те мөнгө санхүүгөө хүсэл биелэн бие даасан байна гэсэн утга байна. Тэгвэл илүү өөрийнхөө хөдөлмөрөөр те угаасаа 9-ийн зоос дээр өөрийнхөө хөдөлмөрөөр одоо санхүүгийн эрхчлэнд хүрэх гэсэн утга байдаг. Хувийн бизнестэй хүмүүс дээр их гарч ирдэг те. Тэгээ мөн одоо энэ байгальд хайртай байх гэж бас орж ирж байна л да. Байгаль тайртай байх. Шовоо байгаль. Тэг яг жоохон монголчлол биш үү? Эндээс надад бас ингэж орж ирээд байгаа. Ингээм мөчөр түүгээд нэг гал мал түлдэг штэ. Бид нар салхинд гарахаараа одоо амьд мод тасдахгүйгээр аль хэзээ унчихсан тийм байглаасаа одоо ингээд хэрэгтэй зүйлээ авч хэрэглэх гэсэн утгыг бас харагдаад байгаа байхгүй юу? Нэг тиймэрхүү зүйл байна. Тэгээд энэ бол одоо хиймэл гарч одоо гэх нь хайш юм дээ ялчгүй бэйли юм шиг байна. Эрзэнэн бэйли, хамгаалтын бэйли. Тэгэхээр яг гар хөлөнтөө өөргөөсөө оруулахыг гэж хэлмээр санагдлаа. Гараа хамгаалаарай. За та нар ингээд бэйлигээ тайлжвал гарчин гэмтэж магадгүй гэсэн утгыг харагдаад байна. Тэгэхээр гараа хамгаалаарай гэж хэлмээр санагдлаа. Тэгээ даанч би одоо энэ шовоогийн сайн мэдэхгүй юм аа. Одоо нөө цацагт хяруул маруул юм болов би бас сайн мэдэхгүй л юм л та. Нэг юм шовоо байна. За ерөнхийдөө нэг иймэрхүү энергитэй гэж орж ирж байна. За сонирхолтой юм те. За эхний 7 хоног дээр болохоор ерөнхий энерги нь бол маш гоё элбэг хангалууныг мэдрэхээр байгааз 10-ын зоос болон 9-ийн аяга. За тэгээд материалын байдлын хувьд хүсэл биелэн гэсэн утга энд ч байгаа. Тэгэхээр энэ нь илүүтэй эхний 7 хоногт байх магадaltaй харагдаад байна. Тийм одоо их хэмжээний мөнгө орлого орж ирэх. Тэгэл маш их сэтгэл хангалуун байх гэсэн утгыг ингээд бүр гоё даблтад оруулаад ирж байгаа байхгүй юу?
тийм сэтгэл санаа чинь сайхан байна. Материаллык байдлын хувьд ч гэсэн элбэг дэлбэгийг мэдэрнэ. Тэгээ дээрэс нь та нар дээр бас энерги шалгалтын Empress карт гарч ирж исэн. Тэгэхээр ерөнхийдөө л нэг юм элбэг дэлбэг энергитэй л хүмүүс байна. Ер нь. Тэг яг хуу элбэг дэлбэг энерги яагаад дагаад идэв гэхээр миний бодлоор өөрөө хүмүүст ингээ өвөөмөр хандаж чаддаг хүнд л энэ элбэг дэлбэг байдал айгүйх ингээд байж идэг юм шиг надад бас тийг санагдаад идэв шүү. За ямар ч тач эхний 7 хоног бол маш гоё элбэг дэлбэг байна гэдэг. Ямар их олон элбэг дэлбэг гэж вэ. За тэгээ гэр бүлийн хүрээнд маш гоё аз жаргалтай. Тийм тансаг хэрэглээтэй ч гимээр юм уу те. Гэр бүлийнхэнтэйгээ илэг бүтэн олуулаа. Сэтгэл хангалуун байна гэсэн ерөнхий утгаар бол ингэж харагдаж байна. За тэгээд энд бас үнэхээр бас би хаагаа уралж байгаа хүмүүс бас байж магадгүй те. Дасгал жим юм хийж байгаа эсвэл эрүүл зөв хоолж байгаа хүмүүс тэр хүмүүс маань бас үр дүн айгу сайн байх юм шиг эндээс харагдаж шүү. Ялангуяа энэ хоол хүнсэн дээр анхаарах хэрэгтэй. Энэ хүнд хоол идэхгүй хөнгөн хоол бол зүгээр гэсэн утга эндээс бас харагдаад байна. За 2 дугаар 7 хоног дээр 8-ын зоос маань яг уруу арцсан байгаа. Тэгэхээр уруу арчгаар надад нэг юм хэрэггүй зүйлд цагаа зарцуулчихгүй гэсэн утгыг харагдаж шүү. За хэрэггүй зүйлд. Одоо ялангуяа нэг юм онлайн сургалт мургалтанд хамрагдаад тэрийгээ сурсан ч юм байхгүй. Онлайн сургалт ер нь жоохон эвгүй шүү дээ. Онлайн ч танхимч вэ. Ер нь л нэг юм дэмий зүйлд цагаа зарцуулах гэсэн утгыг харагдаад байна. Тэгээ одоо жоохон хийцгүүрэх юм болоо да гэмээр. За мөн маш ажилсаг байсан хүмүүс маань 2 дугаар 7 хоногт жоохон залхууралтай байж магадгүй. Тиймэрхүү энергитэй байна. За 3 дугаар 7 хоног дээр болохоор 8-ын сава. За маш сайхан мэдээ ирэх магадлалтай. Иш тийшээ аялж магадгүй харагдаж байна. Сайн сайхан мэдээнүүд ирэх магадлалтай. За мөн айгүй их дуудлага мессежэнд дарагдах юм шиг бас харагдаад байна. Айгүй тийм завгүй байхаар байна. 3 дугаар 7 хоног бол маш хурдан энергитэй өнгөрж байгаа харагдаж байна шүү. За. Гэхдээ эерэг талаараа шийдсэн. Эерэг талаараа завгүй, эерэг талаараа одоо хурдтай. Яг л 8-ын саваач өөрөө эерэг эрчим энерги тань руу маш хурдтайгаар ирж байгааг илэрхийлдэг гоё карт. За 6 дугаар 7 хоног гинэ. 4 дугаар 7 хоног буюу 8 дугаар сарын сүүлээр та нар маань 6-гийн саваа буюу одоо ялалт карт гарсан байна. Тэгэхээр ялалт амжилтаар дүүрэн 7 хоног байх бололтой. За тэр үед болохоор одоо юм бусдад хүлээн зөвшөөрөгдөх, нэр алдарчин өсөх гэсэн утга бол орж ирж байна. Тийм ингээ та өөрөө ингээ чаддаг мэддэг зүйлээр бусдад хүлээн зөвшөөрөгдөж байгаа. Тэгэл таныг хүмүүс айгуу тийм бишрээл одоо яа тийм тий танд баяр хүргээл үнэхээр мундаг юм аа гэл өөр одоо айгуу тийм сошиалор ч юм уу тий мессежээр ч юм уу хүмүүс айгуу сэтгэл ирүүлж магадгүй харагдаад байгаа байхгүй юу? За тэр нь заримынх нь хувьд зүгээр энгийн одоо 8 дугаар сарын сүүлээр та нар маань сошиалд идэвхтэй байх. Зураг мурга хийх, лайв хийх ч юм уу, стори хийх энэ төр гэл тиймэрхүү зүйл чи айгу хүмүүс таалагдж магадгүй. Өстой зүрхээрээ болуулаад байгаа шүү дээ. Магтаал сайшаалаар болуулж байгаа энергитэй байна. Сошиал гэлтгүүгээр болохоор ажил карьер хийж бүтээж байгаа зүйлээрээ бусдад үнэлэгднэ, нэр алдар, нэр хүнд чи өснөө гэд ингээд титэм зүүж байгаа шүү дээ. Шагнал хүртэж байгаа юм энергитэй. Тэгээ бол 6-гийн саваач өөрөө ялангуяа одоо юм урлаг, уран сайхантай холбоотой хүмүүст бол шагнал хүртэх, тайзан дайр гарах гэх мэт утгууд бас байгаад идэв шүү. За. Тэгээ нөө яагаад гэвэл та нарт юм Empress карт гарч ирсэн учраас тэрийг хэлээд байгаа байхгүй юу? Одоо ингээд өөрийнхөө хийсэн бүтээсэн зүйлээр үнэлэгдэх та нар угаасаа айгүй тийм уран бүтээлцдэхүүтэй хүмүүс гэж орж ирээдсэн шүү дээ, тий. За, ерөнхийдөө юм за тэнгүүд уг нь энд нэг ерөнхий уур амьсгалыг татцсан ирнэл бас л тэсэхгүй л энэ улны карта харлаа тэгсэн чинь цамхаг карт болон 2-ын аяг 2 ингээ уруу арж орчсон харагдаад байна. Та нар маань ямар харилцаан дээр энэ бол ерөөсөө л харилцаа хамтрал дээр одоо гар нийлэхгүй байгаагаа мэдсээр байж гэх юм. Эсвэл энэ хүн миний итгэлийг даахгүй байна да гэдгийг мэдсээр байж.
энэ хүн намайг хуураад байна да гэж мэдсээр байж ижил энэ харилцааг авч үлдэж байгаа энэ эрэгтэй орж ирээд ах юм. Тэгээ энэ нь одоо үнэхээр хосих байна уу, ажил хэргийх байна уу гэдэг нь одоо цаашдаа нөгөө ажил, карьер, хайр дурлал, хүн хоорондын харилцаа гэдээ үзэхээр илүү тодроод гараад ирэх болов уу гэж бодож байна. Ямар ч л байсан нураах ёстой, дуусгах ёстой энэ зүйлийг шинжлэх ёстой, өөрчлөлт хэрэгтэй байгаа зүйлийг яг тэр чигээр нь жоохон таагүйгээр ингээд үлдээх гээд байгаа харагдаад байгаа байхгүй юу? Хоёрын аяг чинь зөв харсан байх үедээ сөүл мэдүүд те маш сайн гар нэлдэг хамтардаг хүмүүс, харилцан ойлголцож чаддаг, харилцан бие биенийг хүлээн зөвшөөрдөг юм хүмүүс. Тэнгүүд тэр бүгд эсрэгээр нь ингээд хадгалж авч үлдээд байгаа юм шиг харагдаад байгаа байхгүй 8 дугаар сард. Ерөнхий энерги нэг юм байна. Тэгэхээр энэ магадгүй зөвлөгөөч байж болно. Одоо тавих ёстой юмыг тавих хэрэгтэй байна. Зуралдаад дэвэл одоо ашиггүй байна гэсэн утга бол харагдаад байгаа байхгүй юу? За эдгээр маань ингээд өөрсдөө бүр эргээд зөв буруу харж гарч ирвэл тэр зодоог л бид буруу харуулад зөв харуулаа хийлээ. Энэ хараа тэнгууд ард нь 5-ын зоос байгаа байхгүй юу? Тэгэхээр яагаад ингэж авч үлдээд ингэж онцгойг нь мэдсээр байж авч үлдэх гээд байгаа гингүүд ядуурл хоосрол ганцаардалтай холбоотой мэдрэмж авахгүй гэсэн айдас байна. Хаягдахгүй, орхигдохгүй гэсэн айдсаас шалтгаалаад тэр хамтралыг онцгойг нь мэдсээр байж ингээд бүрэн холбоогоо таслахгүй, дуусахгүй ингээд байгаад байгаа гэсэн утга энд харагдаад ах юм. За ерөнхий уур амьсгал дээр ингэж гарч ирсэн. За тэгвэл одоо болохоор эхлээд хэдүүлээ ажил карьераа харчээ. Тэгээд дараа нь хүн хоорондын харилцаагаа ерөнхийд нь харна гэсэн. Тэгээд ерөнхийдөө нээлттэй уншлага дуусаад харин нэмэлт уншлагаар илүү дэлгэрэнгүй тодруулах ёстой зүйлүүдийг би төгсгөлд нь хэлээд явъя за. За одоо ажил карьер. За ажил карьер гингүүд 9-ийн аягаар эхэлсэн. Ерөнхийдөө жоохон олон үйл явдал болох учраас ингэж гарсан болоо гэд 9 карта татчихлаа. За байнга үздэг хүмүүс бол мэдэх бах. Би ихний карт хэд гарснаас шалтгаалаад хөзрийнхөө тоог ерөнхийдөө сонгоод идэг. За тэгээ ерөнхийдөө ингээ харж байгаадаа бол айгүй эрэг сар байна ажил карьер дээр. Та нарын маань хүсэл биелнэ гэж орж ирсэн. Ажил карьер дээр та нар маань яг яа гэж бодож ирсэн. Тэр хүсэл чинь биелнэ. Тэгээ түнгүүд түрүүн ерөнхий уур амьсгалтаа харахад одоо 8 сарын сүүлээр нэг юм бусдад хүлээн зөвшөөрөгдөнө гэдээсэн шүү дээ тий. Тэр чинь бас 6-гийн сава 9-ийн аяг хоёр ерөнхийдөө төстэй тэр талаараа бол төстэй энергитэй гэж боддог. Тийм учраас та нар маань хийсэн бүтээсэн зүйлээрээ үнэлэгдэн өөрөө ингээ бахархна гэсэн утга бол энд харагдаж байна. За та нарт маань хамтралтай холбоотой шийдвэр гарч ирэх магадaltaй харагдаад байна. Тэгээ хамтрал байж болохын эсвэл юу байж болно? Ажлын байрны сонголт байж болно. Ямар ч л байсан сонголт. Ажил карьертай холбоотой сонголт тулна. Түүнээсээ бол шийдвэрт хүрч чадна гэсэн утга бол эндээс харагдаж байна. Тийм тэгээ таны энэ одоо хүсэл биелсэнтэй холбоотойгоор та нар ингээ эмперор болоод байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ ямар ч лээс ингээл айгүй тийм дураараа энерги эндээс мэдрэж байгаа байхгүй ингээд тааваараа ерөөсөө хүн таныг ингэдэг гэдгүү та яг өөрийнхөө л явдаг. Гэхдээ тэр нь зөвддөг. Та амьдралаа айгүй сайн удирдах явж байгаа. За яг амьдрал биш. Одоо ажил карьераа ялангуяа. Ажил карьер дээр бол үнэхээр сайн удирдах, манлайлж өөртөө хэрэгтэй зүйлүүдийг хийж явж байгаа. Тийм ч учраас таны хүсэл биелж байгаа. За мөн албан тушаал ахиансан гэж бодож исэн хүмүүс гэж магадгүй шүү бас. За зарим нь. Тэгээ тэр байр суурьнд очиж байгаа харагдаад байгаа байхгүй юу? Эзэн хаан сууж штт тий. Хаан синтидээ залраад байгаа байхгүй юу? Тэгэхээр ч одоо бүр том албан тушаал дээр очих магадлал айгүй өндөртэй харагдаад байна. За тэгээд энэ магадгүй местийн сонголт үүсэх гэдэг нь эсвэл ажлын байрны сонголт уу ямар нэгэн байдлаар та нарт сонголт үүснэ. Тэгээ баг хамтралаа бас сонгох байж магадгүй энэ багтай ажиллах уу энэ багтай ажиллах уу ч юм уу тий хамт олноо сонгох тиймэрхүү шаардлага үүсч магадгүй харагдаад байна. За тэгснээ. За таны ажил карьер дээр нэг юм шинэ уур амьсгал орж ирснээр энэ нь хүнээр ч үеж болно эсвэл шинэ уур амьсгалаар илэрхийлэгдэж болно. Тэгээ энэ нь илүү танд урам зориг өгөх тийм нэг гоё шинэ зүйл орж ирэх гээд байна. Тэгэд энэ нь бол таны
одоо ажил карьер дээрээ яадгийн билээ гэд бүр нэг ингээд гутарсан байх үед гэх юм уу да. Тусламж болж орж ирнэ. Нэг материал гэхээс илүү юм уран зориг, сэтгэл ханамж, сэтгэл өөдрөг болох гэсэн утга энд мэдрэгдээд байгаа байхгүй. Ингээд таныг айгуу тийм гоё сэтгэлийг чинь өргөөд өгнө л гэж орж ирээд байна л да. Нэг юм шинэ уур амьсгал юм уу, шинэ хүн. Болохгүй байна доо, бүтггүй байна доо гэж тэгжсэн чинь нэг юм шинэ хүн ч юм уу уур амьсгал танд ингээ эрг нөлөө үзүүлээ. Таныг айгуу тийм танд айгуу туслах гад байна гэсэн утга бол энд орж ирж байна. За тэгээ ажлын санал ч гэсэн орж ирж байна. Пэйж хөзөр зэрэгцэд ороод ирэхээр нөхөрлөл ер нь мэдрэгдээд байдаг. Тэгэхээр ийм хоорондоо найз хүмүүс танд санал тавих гээд байгаа мó? Үгүй бол таны одоо ажил карьер дээр ингээд шинжилэлд оруулж ирэхэд нэг юм санал орж ирэх гэдэг найз нөхдийн зүгээс ямар ч найз нөхөд байж болно, танил тал байж болно шүү. За ийм орж ирж байна. Гэхдээ энэ нь ингээд санхүү мөнгөний хувьд айгүй амжилтанд хүргэх зүйл байгаад байна. Мөнгө санхүү дээр чинь амжилтанд хүргэх зүйл орж ирэх гээд байна гэж байна. За. Тэгээ King of Pentacle аахгүй. Тэгэхээр эн чинь санхүүгийн үед эрхчлөнд хүрцүүнийг хэлдэг шүү дээ. Тэгээд та нар дээр юм зоосны хааны энергиос орж ирж байна. Тэгэхээр би түрүүн юун дээр ярьлаа. Нэг өөртөө юм өглөгч өгөөмөр учраас л элбэг дэлбэг байнга хамт явж идэг гэсэн утгыг би ярьжсэн тий. Тэгэхээр таны өгөөмөр бусдад тусалдаг, дэмждэг энэ одоо өгдлөөс чинь шалтгаалал танд ингээд яайда гэж итлэл тусламж ороод ирдэг юм шиг ийм энерги орж ирж шүү дээ. Тэгэхээр 8 дугаар сард энэ зүйл чинь бүр илүү танд мэдрэгдэж магадгүй. Би зөв амьдрсан юм байна да. Би зөв одоо яасан ч юм дэ нэг юм амиа бодохгүй байсан зөв байсан гэсэн утгыг энд харуулдаг байгаа юм шиг харагдаад байгаа байхгүй. Ямар ч хэлсэн мөнгө санхүү ажил карьер дээр бол маш амжилттай байна гэдэг шүү. Тэгээд олонний үзрийг харахаар яхаа зөвлөгөө юм болов энэ хоёр. 10-ын сава, энэ 7-гийн зоос хоёр нилээн л юм ядарсан бууж өгмөр санагдсан энергиндээс мэдрэгдэж байгаа байхгүй. Ялангуяа энэ одоо үндсэн зургал дээр яг л тийм байдаг. 10-ын сава чинь ингээд урдах замаа харах тийм юугүй тий. Саванууд үрцэн. Тэгснээ 7-гийн зоос чинь мөн ялгаагүй ингээд тарж ургуулж байгаа тий. Хийсэн бүтээсэн зүйлх үр шимийг хүртэх гээд бүр ингээд ядарсан, туйлдсан нэг иймэрхүү энергитэй байдаг. Тэгэхээр айгүйх ядрах вэ гэж орж ирээд шүү. За нилийн ядарч магадгүй. Тэгснээ энэ тараа та нарын ерөнхий энерги дээр бас энэ 9-ийн зоос чинь 9-ийн саваагаар орж ирсэн тий. Яг ариун цагаан хөдөлмөр гэж би тайлсан. Тэгтэл 9-ийн саваа л саваа штэ. Айгүйх ядралтыг илэрхийлнэ. Өөрийгөө тэг ядж байгаад энэ хараа та нар бас нэг юм өөрийгөө аягүй тийм шатааж ажилтдаг хүмүүс байх магадaltaй байхгүй. 9-ийн саваа чинь ч өөрөө нөгөө burn out буюу одоо хит их одоо өөрийгөө ачааллууснаас болоод бүр ингээд юу ч хэмээргүй болчдөг нэг ийм энерги ихтэгдэг. Хуваарлалтай аягүй муутай байдаг. Тэг ингээл улаарсаар байгаа зүтгэсээр хагаад хийгээд идэг хүн дээр энэ бас энерги мэдрэгдээд идэг. Emperor дээр ч гэсэн тийм зүйл байдаг. Одоо юм үхэн хатан амар тийм өөрийгөө бүр ингээ яг үхэж байгаа юм шиг ажилдаг гэсэн утга байхгүй. Тэгэхээр 8 дугаар сард ер нь бол цаанаас тэлэх гээд байх юм бэ. Тэгэхээр энэ тал дээр та нар минь өөрсдөө жоохон амраагаад баланстай байхыг хичээгээрэй за. Өөрсдөө амраахгүй бол айгүй их ядралт мэдрэх гээд шүү. Тэгээ бүр магадгүй энэ сэтгэл готролд ороод байгаа энэ мэдрэмж нь та нарын хитрхийг өөрсдөө ачааллааснаас үүдэлтэй байж магадгүй. Гэхдээ яг та нарыг буцаад сэтэлжүүлэх, буцаагаад уран зоригтой болох одоо цэнгэлж өгөх гэх юм уу тийм хүн бол байгаа. Энэ ялангуяа гэр бүл найз нөхдийн зүгээс тийм тусламж нь орж ирнэ. Ганц үг хэлээ сип хитл өргөө хийчих юм шүү дээ гэж санагдлаа. Энэ хараа ард нь угсаа темперс шүү. Яг миний саяхан яриадсан юм баггүй юу? Баланстай байгаараа. Тэгэхээр энэ сүүлийн энэ хөзөр болон энэ улны үзэр энд тэр чигтээ зөвлөгөө олж орж ирж байгаа. Тэгэхээр ажил карьер дээр бол нэг нэмж зөвлөгөө авах шаардлага алга ерөнхийдөө дайжгүй байна. Гарцгүй баланстай байгаарэ, ажил амралтаа зохицуулаарэ, нэг тайван байгаарэ даа л гэдэг шүү. За мөн одоо хитрхи нөгөө албан тушаал энэ төр өсөөд ирэнгүүд хамраас өгөхгүй гэсэн бас хандлага байна шүү. 6-гийн савн дээр ч тийм бидэг. Онгорой зам, бардам зам. Temperance тэрэн дээр юу гэж байгаа юм гэхээр даруй төлөв байгаарэ. Даруухан байгаарэ.
За мөн ажлын ачааллаа сайхан хуваарлаарай. Тэгээд 7-гийн завс ч өөрөө одоо хичээл зүтгэлээ ингээ гаргасныхаа үр дүнг хүртэх гээд хүлээж байгаа хүн дээр их гарч идэг тийм ээ. Тэгэхээр энэ тал дээр яг жоохон бууж өгмөр санагдах гэсэн утга бол байгаад байна. Гэхдээ тэгж болохгүй шүү. Өдийг хүртэл яаж чийжэрсэн блэ? Яг тэрүүгээрээ зүтгээд агаарэ гэсэн зөвлөгөө. Тэгээ яг энэ зураг дээр болохоор надад бас давхар энэ мөнгө санхүү дээр тооцоотой байгаараа гэсэн утгаас харагдаад идэв. Тэгээ хуанлын ингээ хийсэж байгаа нь бас ялгаагүй. Одоо манай одоо нийгэмд бол нэлээд нийтлэг жишээ сар бүрийн төлөлттэй хүмүүс. Тэгэхээр орлого зарлага аягүй сайн хянах хэрэгтэй. За одоо энийг тийм хүнсэндээ, энийг хэрэглээндээ, энийг нөгөө төлөх ёстой төлөлтөндөө шүү гэд ингээд аягүй сайн хуваарлах хэрэгтэй шүү гэдэг юм. За тэгж чадах юм бол хүрэлцэн шүү заяа. Угаасаа аягүй их мөнгө санхүүгийн орлого орж ирнэ гэдэг байгаа. За мөнгө санхүүтэй холбоотой, ажил карьертай холбоотой ийм уур амьсгал гарч ирлээ. Баланстай байхыг л сайн зөвлөсөн. Тэгээ хамтрал нэлээд чухал байхаа. Хамтралаар дамжуулж сайн мэдээ ирнэ. Хайр дурлал хүн хоорондын харилцаа. За түрүү нөгөө ерөнхий уур амьсгал дээр энэ цамхаг карт орж ирээдсэн тийм. Ялч хүн хоорондын харилцаан дээр л байсан л байна л та. Ер нь бол гинтийн нөхцөл байдал үүснэ гэсэн утга орж ирж байна. Ялангуяа гэр орны хүрээнд гэр бүл болцсон гэр оронд гэсэн утга энд харагдаад байна. Яаж ч гэр бүлээ заяа хосын харилцаагаа ч юм уу тий. Энийг бол одоо яг ажил карьертай яах юм бол хамтралаа хамгаалах юм хэрэгцээ шаардлага үүсэж байгаа байхгүй юу? Аюулгүй байдлаа хангах хэрэгтэй. Тэг бусдаас байнга ингээд харилцаагаа хамгаалах хэрэгцээ үүснэ гэж орж ирээд 8 дугаар сард. Тэг байнгын ч юу ерөнхийдөө тэгнэ гэдэг. Тэгээ энэ нь болохоор ингээд гинтийн байдлаар үүсэх нэг тийм нөхцөл байдал байгаад байна. Яг 7-гийн саван дээр бол ялтчгүй бусдын атаархал хов живнээс үүдэлтэй гэсэн утга бол байдаг. Худал одоо хов жив ч юм уу тийм. Тэрийг бас хэлээд байдаг тал бий. Нурцсан тийм аюулгүй байдлаа хамгаалахыг хичээх гэсэн утганд айгүйх мэдрэгдэж байна. За тэгээд та нарыг юу гэдэг байгаа юм гэхээр юм хариуцлагатай байдал айгүй хэрэгтэй юм байна л да. Энэ 8 дугаар сард хүн хоорондын харилцаан дээр хариуцлагатай байх. Гэр орноо ариусгамаар юм уу да. Надад энэ лемон ялтчгүй лемон тэгснээр 7-гийн сав 2 ингээ ороод ирэхээр энергийн бохирдол байгаа юм шиг санагдаад байна. Таны гэр орны орчин өөрөө. Тэгэхээр гэр орноо сайхан ариусгах хэрэгтэй байна. Яг одоо уг нь бол эн чинь 8 дугаар сарын үйл явдал гэхэд илүү зөвлөгөө шиг тайлагдаад байна л да. Яг зөвлөгөөтэйгээ хамт буугаад ирсэн байж магадгүй юм. За тэгээд энд 2 night орж ирсэн байна. 2 эсрэг тесрэг туйлтай. Нэг нь юм яаруу байдал, нэг нь болохоор хит одоо юм итгэхгүй байдал. Хүн хоорондын харилцаан дээр. Тэгэхээр надад юм яаран шийдвэр гаргаж болохгүй гэсэн утга харагдаад байна. Жон тогтун байх хэрэгтэй, байдлыг ажигласан байх хэрэгтэй байна. Тэнгүүд энд хараа цамхаг болон 5 аяг ингээ ороод ирэхээр үнэхээр салалтыг илэрхийлдэг. Ер нь бол үнэхээр хосын харилцаа гэдээ үзэх юм бол. Тэгэд 5 аяг ч өөрөө салтын дараах одоо юм сэтгэл шаналлах, сэтгэл шархлах гэсэн утга ингээд харагдаад байгаа байхгүй юу сонь уу. Тэгээ ингээ ерөнхийд нь харангууд 8 дугаар сард албан ёсны харилцаан дээр том үйл явдал болно л гэж орж ирж байна. Хосын харилцаа, албан ёсны хос тийм үерхдэг, урт удаан үерхдэг хүмүүс, нэг гэртээ амьдардаг хүмүүс. За мөн ажил хэргийн түншлэлгийг үзэх юм бол урт удаан тогтвортой ажлын одоо хамтрал дээр нэгэн гинтийн зүйл болох гээд байна. Тэгэд яг сайн зүйл юм уу гэхээр бас үгүй. 5 аяг ороод ирсэн болохоор таныг шаналгах зүйл болох гээд байгаа байхгүй юу? Ингэж орж ирж байна. Тэгэхээр энэ дээр одоо
улны үзрийг харангуут ингээд сэтгэл зүрх хайр дурлал гэсэн утга орж ирээд байгаа байхгүй. Энэ Ace of Cups маань дээр бөгжтэй байгааз. Тэгэхээр нэг юм хайртай хүн, дуртай хүн, сэтгэл гаргадаг хүнтэй л холбоотой байх гэдэг. Тэнгүүд энд үнэхээр зөвлөгөөтэйг л ороод ирчих. Та нарыг ингээд гинтийн нөхцөл байдал дээр заяа. Ерөөсөө ийм яаруу сэтгэл хөдлөлөөр үйл хөдлөл авч болохгүй шүү гэдэг нь. Үг хэлэх, үйл хөдлөл авах. Ерөөсөө тэгж болохгүй. Их сурвалжийг нь аягүй сайн судлах хэрэгтэй, тайван тогтоон байх хэрэгтэй. За байж байгаарэ энд яг юу болоод байна гэдгээ эхлээд сайн нягтлчаад, хариуцлагатай хандчаад тэгжиж одоо шийдэлд хүрэхгүй бол ингээ айгу эмоцороо ингээ явчих юм бол дэмий шүү гэсэн утгыг бол яалтчгүй харагдаад байгаа байхгүй юу? Айгу тогтун байр суурьтайгаар ингээд байдлыг ажиглаарай л гэж сахиусууд нь зөвлөж оруулж ирж байна. Тэгээд магадгүй энэ таны сонссон одоо юу ч юм дээ ийм нэг юм онцгүй юм байгаа байхгүй юм энергитэй айгу сөргөөр нөлөөлөд байгаа. Хүн хоорондын харилцаанд л нэг юм сөргөөр нөлөөлөд байна. Яагвал 7-гийн савн дээр чинь амжилтын дарга атаархал буюу троллууд нэмэгдэх гэсэн утга байдаг. Тэгэхээр өнгөрсөнтэй холбоотой л хүмүүс гарч ирэх гээд байгаа юм шиг. Энэ хоёр карт маань өнгөрсөн лөө харцсан байгаа учраас өнгөрсөнд нөхөрлөл байж болно гэж санагдлаа. Тэгээ заримынх нь хувьд бол бүр ингээд бүр өөр амьдрал зохиоцсон байж байгаа дахиад өөр амьдрал зохиосон ч юм шиг тий. Тэгээ тэндээс нь бүр өнгөрснөөс нь нэг асуудал үүсгэж байгаа юм шиг харагдаад байгаа байхгүй юу? Тэнгүүд энэ тал дээр та нарыг хүлээцтэй байгаарай л гэдэг шүү за. Тэгээ бас энэ цамгаг картыг харахаар цамгаг карт ч өөрөө ингээд болох ёстой зүйл болоод одоо шинээр илүү сайжирч одоо сайжрахыг илтгэдэг тий. Ингээд хуучин харилцааны одоо хэв маяг угаасаа юм жоохон тогтургүй гэх юм уу тийм байсан. Суур муутай байсан. Тэнгүүд энэ дээр нэг юм шинжилэлт хийж ижил сайжрах гэдэг гэсэн утгыг харагдаад байгаа байхгүй. Тэгээ яг хоо эндээс яг надад тэгж мэдрэгцсэн байхгүй. Тэгээ хааны аяга сөхөө тарсан чинь Ace of Cups байгаа байхгүй. Тэгэхээр ингээд нэгээс энэ 14 хүртэл аягны үзрүүд явдаг те. Тэнгүүд сонирхолтой нь хамгийн төгсгөлийн үзрөөс хөнгүүд эхлэл үзрээ ороод ирж байгаа нь ямар ч л байсан нэг юм дуусах хэвээр нэг юм цикл байгаад байгаа юм шиг харагдаж байна. 8 дугаар сард. Тэгээ илүү сайжирч орж ирж байгаа байхгүй. Шинчлэгдэж цоо шин одоо илүү юм сэтгэл хөдлөгсөн, гэгэлзүүлсэн яг л юм анх удаа дурлалцж байгаа юм шиг тий анх удаа ингээд сэтгэл хөдлөл мэдэрч байгаа нэг тийм энерги орж ирээд байна. За тэгээ яг тодруулга болгоод татхад энэ separation гэснээ past life relationship гэж байна. Яг зарим хосуудын хувьд за хосууд гэж тойшрохгүй. Ерөнхийдөө хүн хоорондын харилцаан дээр жоо хүн дээр л мэдрэгдэх магадaltaй. Түр зур хүн дээрх эсвэл түр зур маргалдах нэг бол бүр орон зай хувьд тустай байх шаардлага үүсч магадгүй гэсэн ийм зүйл орж ирж байна. Тэгээ энд болохоор ялангуяа нэлийн гүн холбоотой хүмүүстэй байх. Та нар бүр урд насндаа ийм холбоотой байсан хүмүүсээ гэдэг байгаа байхгүй. Тийм өмнө нь та нар бие биенийг мэддэг байсан. Тийм түрүүн би нэрээ тэгсэн ш нэг юм өмнөх харилцаа байсан юм шиг харагдаад байна гэдээсэн. Тэрийг бас хэлж байна. Энэ амьдралтаа өмнө нь харилцаатай байсан. Үгүй бол заримынх нь бол бүр одоо урд нас, хойд наснд итгэдэг хүмүүстэй бид хоёр одоо өмнөх амьдралдаа бас хосууд байсан. Эсвэл ажил хэргийн түншлэг хамтрал байсан. Эсвэл сайн найзууд байсан. Энэ амьдралдаа ч гэсэн яг дахин учирсан гэж итгэдэг хүмүүс байх магадaltaй харагдаад байгаа байхгүй. Тэгэхээр тэр хүмүүсийн дунд л нэг юм төр зургийн зай авах гэсэн утгыг харагдаад байна. За хүн хоорондын харилцаан дээр ийм зүйл бууж ирлээ. За заримынх нь хувьд одоо та
таалагдаагүй сонин зүйл ярьсан бол уучлаарай одоо хөзрөл ингэж гарч ирсэн. Бага юмэг одоо байгаагаар нь хэлэхгүй болохгүй шүү дээ. Би одоо энийг яг хоо ингээд нэмэлт онцлогон дээр бол илүү тодроод ороод ирэх байх л та. Хостой, хосгүй гэдэг талаасаа илүү тодорхой болоод ороод ирэх байх. За ингээд YouTube дэх онцлог маань ингээд дууслаа. Энэ зүгээр нэг гарч ирэх байх тийм. За таны амьдрал энэ бол түрүү ажил карьер дээр их гарч ирсэн тий. Тэг яг сая хосын харилцааг үзэж дуусгаад бас гарч ирж байгаа гэдэг чинь энэ бол одоо илүүтэй сингл хүмүүстэй аягүй хамааралтай байгаа байхгүй. Сингл хүмүүстэй бол одоо шинхэн романс үүсэх магадлал өндөртэй л юм байна 8 дугаар сард. Яг нь нийтдээ зөвлөгөө гэд үзэх юм бол аль болох хөнгөн байгаараа гэсэн утга байхгүй юу? Саяын page of cups ч өөрөө тийм сериосны биш хөнгөн эерэг сэтгэл зүйтэй байхыг бас зөвлөж гинэ гэд хүлээд авсан ч болно шүү. За ингээд нээлттэй онцлог дуслаа. Нэмэлт онцлогоор хэдүүлээ юуг харах юм гэхээр за нэгийнхэн дээр нэмэлт онцлогоор Ямар ч 8 сард ирэх сюрприз гэж бодчих л доо тий сайн сайхан зүйлс нь. За тэгээд хийхэд ээлтэй болон ээлгүй зүйл. За мөн сингл болон хостой хүмүүстээр тус тусад нь уншаад нэмэлтээр зөвлөгөөг нь авнаа. Тэнгүүдээ хамгийн сүүлд нь болохоор ерөнхийдөө сахиусуудаас нөх амиж зөвлөгөө авъя. Ер нь бол нэмэлт онцлог авж байгаа гийн давуу тал нь бол зөвлөгөөгөө маш сайн гаргаж ирж зөвлөгөөг нь маш сайн өгдөг байгаа. За ингээд та нарт маань уншлагын таалагдсан бол лайк, комент үлдээгээрэй. Саба дарааг бол саба дараарай. За тэгээд 8 дугаар сард амжилт хүсье. Нэмэлт уншлага авахыг хүсэх юм бол description хэсэгт линкүүд нь байрлалцсан байх болно. За мөн хувийн уншлага авах сонирхолтой хүмүүс маань мөн ялгаагүй description хэсэгт байрлах миний сошиал хаягуудаар надтай холбогдох боломжтой шүү. За ингээд та нартаа 8 дугаар сард дахин амжилт хүсье. Баяртай. Нэрээ сонирн болгоод хэлэхэд миний нөө ихлүүлсэн байгаа видео гэдэг байгаа маань тэр маань одоо юу шүү. Ерөнхийдөө ажил карьертай холбоотой уншлага ихлүүлсэн байгаа. Тэгээ яг ямар хүмүүст ингэнгүүд одоо ялангуяа одоо мэргэжил сонголтоо хийх гээд байгаа, сургууль соёлоо сонгох гээд байгаа, эсвэл ажил карьерийн үед том өөрчлөлт явагдаад яг цаашдаа яг яах вэ гэдэг тал дээр ингээ эргэлдэж байгаа хүмүүстэй зориулаад ажил карьерийн нэгэн цикл дууслаа. Дараагийн одоо цикл нь юу байх вэ, яах вэ хөө энэ тал дээр шийдвэр сонголтод нь нэмэр тус болох болов гэсэн үднэс тийм уншлага хийж байгаа шүү. За жигнэсээ баяртай. За 2 дугаар группийн маань уншлагандаа тавтай морил. За яриа баг зэрэг өөр сонсогчж магадгүй шүү. За би хажуудаа синс хасаацсан байгаа болохоор микнийхээ орчны чимээ дарах тэр горим дээр нь тавьчлаа. Нэг жоох сонин нэг юм робот шиг юм шиг сонсогдох гээд байдгийм байлээ. За 2 дээр маань нэрийн шалгалтаа хэдүүлээ сонголтын стикер болон тоо тэгээд зориулан татсан нэг ширхэг тарат картаасаа энергийн шалгалтаа харъя. 4 энерги нэлээд байна тийм ээ. 4-ийн сав аварсан байна. Тэгэхээр сүүлийн үед 4-ийн тоотой зүйлдээ их таарсан байж магадгүй 44 гэсэн тоо ч юм эсвэл 4 гэх мэт. Тийм 4-ийн тоотой их таарсан байж магадгүй. За мөн угаасаа таны одоо юунд чинь утасны дугаар ч юм уу хаалганы тоот ч юм уу тий ямар нэгэн байдлаар таны төрсөн он сар өдөр ч юм уу тий тиймэрхүү зүйлд ч угаасаа 4-ийн тоо байгаа байж магадгүй юм. Байдаг угаасаа тий. Тэгээд 44 нас гэсэн утга бас байж болно. 44 настай юу эсвэл 44 настай хүн таны хажууд байна уу? 44 настайд нь янз бүрийн одоо онцгой үйл явдал тохиолдож юу? За тэр онцгой үйл явдал нь юу ингэнгүүт байр савтай холбоотой байж болох юм. Ажлын байр ч юм уу, гэр орон байр савтай холбоотой байж магадгүй шүү. За
За тэгээд энэ сонголтын стикерээс болохоор ямар ч нэг шидэт ундаа харагдаж байгаа байхгүй. Шидэт ундаа. Энэ ундааг уухаар гой туранхаа болно гэсэн мэдрэмж төрсөн надад. Яг нь хавирган сар байхаар яг нэг тийм мэдрэмж төрсөн. Айгу гоё нарийнхан болно. Тэгэхээр одоо тураах бэлтгэл энэ төр авч хэрэглэсэн болов саяхан. Нэг бол ингэ турахын тулд их ус уугаад байгаа юм уу? Гимэрч юм шиг заяа. Замарсан ус ч юм уу ямар ч гэсэн л нэг юм амаар орох бэлтгэл байх гэдэг юм. Тэг яг нь заавал турах биш юм аа гэхэд те нэг юм шидтэй гэж бодоод уугаад байгаа байхгүй юу? Энийг ухаар гоё олно. Энийг итгэхээр сайхан болно гэсэн нэг иймэрхүү мэдрэмж аяух төрсөн. За тэгэхээр ихтэй бас усны дом аяух хийдэг хүмүүс гэж магадгүй. Усан төслөө шивнээд түүнийг уудаг. Эсвэл сарны ус бэлддэг ч юм уу те. Иймэрхүү зүйл мэдрэгдлээ. Стикерээс бол энэс өөр нэг мэдээлэл орж ирэхгүй байгаамаа. Ерөөсөө яг л нэг юм шидтэй, ус шидтэй, ундаа шидтэй им гэдэг утгал айгүйх мэдрэгдсэн. Тэгээ үнэхээр тийм бийж болно, эсвэл тийм гэж итгээд авсан байж болно л доо. Энэ сайн гэнгээл авсан байж магадгүй байхгүй юу? За тий ялангуяа одоо нөгөө рекламнууд айгүйх байдаг шүү дээ. Ингээл үлгэрийн юм шиг тураагаад байгаа юм шиг, үлгэрийн юм шиг эдгээгээд байгаа юм шиг юм рекламнууд эсвэл саяхан үтсэн байж магадгүй юм. Тэгээд тэрэнд гол нь итгэсэн үгүй нь бол мэдэхгүй. Таны асуудал зүгээр зарим нь бол шал тэнгийн юм гэж юу ийсэн ингээд өнгөрсөн ч гэж магадгүй. За тарот картаас болохоор дөрвийн сав маш гоё карт гарсан. Ерөнхийдөө бол урт удаан тогтвортой харилцааг илэрхийлнэ, мөн гэр орон тогтвортой байдлыг илэрхийлнэ. Одоо энд яагаад ч юм баяр ёслол тэмдэглэж байгаа гэхээр гэр орны одоо гэр бүлийн хүрээнд ч юм уу гэр орны хүрээнд баярт үйл явдал тохиолдсон, гэртээ хүн амьтаа уурсан, баяр тэмдэглэсэн. За бүр байрны найр гэж бол магадгүй. Бас нэг талаасаа одоо ажлын байрны нээлт мэлт те нэг юм гоё баярт үйл ажиллагаа зохион байгуулсан. Гэртээ хүмүүс өрсөн, эсвэл тэр баярт өргөцсөн ч гэж магадгүй юм л та. Хурим нарийг ч илтгэж болно. Хуримд явсан ч юм уу, хуримтай холбоотой зүйл. Тэг ер нь ингээ тоон утгааж харсан тэр та нар өөрсдөө бас хувь хүн чинь аягүй тийм буйртай хүмүүс гэж магадгүй. Тогтвортой. Нэг зүйлдээ тууштай байж чаддаг. Одоо ноён нуруу сайтай гэх юм уу те. Нэг ганхаад байдгүй. За энергийн шалгалт дээр юм байна. За тэгэхээр энергийн шалгалтанд та нарт маань таарж байгаа юм шиг санагдсан бол таарж байвал зөв группээ сонгожээ гэж бодох нь шүү. За одоо хэдүүлээ эндээсээ. За энэ бол зориулж татсан shuffle тааруулцаас татсан. Энэ 8 дугаар сарын ерөнхий энерги гэж татсан ба. Одоо энэ дээр хэдүүлээ 4-7 хоног төлөвлүүлээд карта татчаад тэгээд ярий за. За ерөнхий энергиэс эхлээ харахаар шүү дээ тий. Hermit дээр хорвоо ертөнц картын эмэгтэй ороод ирсэн байна л да. Тэгвэл сонирхолтой байна. Энд нүцгэн эмэгтэй, энд ч бас world карт өөрөө гараад ирсэн. Тэгээ нэг юм нүцгэн зураглал айгүй их одоо айгүй сонир санагдаад байгаа хгүй надаа. Тэгэхээр яг бэлгэдлийн хувьд нүцгэн байна гэдэг маань өөрөө үннээрээ байгааг илэрхийлж идэг. Одоо нууж хаах зүйл байхгүй. Яг өөрөөрөө үнэнгээрээ байгаа. За тэгээ дээрэс нь одоо яагаад ч надад болохоор нэг юм хүнд ер нь нэг их юм олон юм хэрэггүй юм байна гэдгийг ойлгох юм шиг. Одоо энгийн байдал чинь өөрөө төгс төгөлдөр юм байна ч гэдэг юм уу. Нэг иймэрхүү мэдрэмж аягүй төрлөө та нар дээр гарч ирсэн картуудыг харахаар Ямартай ч ингээ хорвоо ертөнцийн өмнө ингээд айж ичих зүйлгүй ингээд өөрийнхөө үнэнгээрээ байж байгаа гэсэн утга эндээс айгүй их мэдрэгдэж байгаа. За тэгэхээр 8 дугаар сарын ерөнхий уур амьсгал нь ийм байна гэсэн утга байна. За тэгэхээр магадгүй өөрийнхөө хийсэн бүтээсэн зүйл ч юм уу өөрөөсөө ичдэг байсан бол одоо бол тийм биш болсон гэсэн. Уу яг одоо болж байгаа хөтэ 8 дугаар сард тийхгүй гэж байгаа ч юм уу. За тэгэд энэ дээрээс болохоор надад Hermit дээр world card орж ирж байна гэхээр
ингэж санагдсан. Одоо ингээ бүх зүйлийг төгс мэдж байгаа гэсэн утга. Мэдсэн. Ухаарсан. World card ч өөрөө бүх зүйлийн дүүргэлтийг илждэг те төгс төгөлдөр байдлыг. Одоо ингээл бүхэл зүйл байгаа гэлж. Иж дүүрэн, бүрэн дүүрэн одоо юу гэж хэлж болох вэ те? Төгс төгөлдөр гэдгийн одоо туйл ах. Тэгэл энтэй холбоотойгоор Хермид байна. Хермид ч өөрөө маш туршлагатай, бусдад зөвлөдөг. Одоо урт сахал нь тэрийг нэлдэг штеп энэ туршлагатай хүн. Тэгээ айгүй тийм өндөр уулын орой дээрээс ингээд харж байгаа. За тэгээ нэг талаасаа бас жоохон эмо байдлыг илэрхийлнэ те жоохон гонигтай ганцаардсан өөрөө ингээ ганцаараа байхыг хүсэж байгаа ч юм шиг. Тэгсэн мөртлөө бас бусдад гэрэл түгээдэг. Дэнлүүн дотроо гэрэлтэй байдаг. Энд болохоор World Card-ны эмэгтэй маань бас энд өөрийн барьдаг энэ одоо саваага нэгтлэн асаацсан байна те лаа болгоод дэнлүү болгоод. Тэгээ энэ нь болохоор надад ингээ нэгдээд юуг илэрхийлээд байгаа юм гэхээр ер нь л нэг хорвоо ертөнцийн бүр нэг туйлын үнэн мэдсэн юм шиг аюу сөрхий карт гарч иржээ. Энэ 8 дугаар сар. Тэгэхээр ухамсарын төвшөнд ч юм уу бүр нэг юм за хүнд нэгч олон юм хэрэггүй мэн дөө гэдэг л нэг ийм л ойлголт авсан юм уу да. Гэхдээ тэхийн тулд их л том зүйл болсон байж ийм зүйл ойлгох байх гэж би бодож байна. Тэгээ нөө Def ч өөрөө үхэл дахин төрөлд. Sorry, юу Def бэ? Би яагаад тэгж хэлв? Юу одоо тэгэлж юу? Одоо нүцгэн байдал ч өөрөө нөгөө манай монголчууд хэлдэг те хүн нүцгэн төрөөд нүцгэн буцдаг ач гэдэг юм уу. Иймэрхүү илэрхийлээд байгаа юм шиг санагдаад байна. За. Тэгээ ямар ч тач хамгийн түрүүнд мэдрэгдсэн мэдрэмж нь болохоор бүх зүйлийг л ингэж ойлгож ухаарсан мэдл одоо оюуны өндөр хөгжилд хүрсэн гэх юм уу. Одоо мэдгүй чадахгүй бүх зүйл байхгүй болцсон ингээл бүхэл зүйлийг ойлгож ухаарсан, гэгэрсэн гэсэн утга мэдрэгдлээ. За, Star Card дээр болохоор эхний 7 хоногийн уур амьсгал гэж байгаа болохоор та нар минь алс холыг зорж магадгүй, за мөн холоос хүн ирж магадгүй гэж санагдлаа. За мөн энэ Star Card ч өөрөө нэр хүнд болон алдар нэр хүндийг илэрхийлнэ. Бусдын дунд одоо онцгой, содон нэр хүндтэй байхыг илэрхийлнэ. За мөн итгэл найдвар олох, зөв замаа олох, зөв чиглүүлгээ олох гэсэн утгаас байж болохоор харагдаж байна. За тэгээ Star Card өөрөө маш эмгтээлэг нэрхтэй карт. Тэгээд бас одоо ингээд та нар дээр минь айгүйх тийм эмгтэй хүний бие их гарч ирсэн байгаа нь магадгүй энэ донд нэг юм бодвилдингийн тэмцээн ч юм уу. Эсвэл одоо мэдгүй нэг юм гой биетэй эмгтэй гэсэн утга айгүй их орж ирээд байгаа байхгүй юу. Тэгээд тэрийг ингээ олонний нүдэн дээр ил байлах гэхээр ялчгүй нэг юм бодвилдингийн тэмцээн юм шиг санагдаад байгаа байхгүй надаа. Байж болох хувилбар нь. За одоо бас эсвэл одоо загвар өмсгч нар тий тэмцээн хэмжээнд орж бикини тий юм хувцас өмсөд тий усны хувцастай явах мах ч юм мэдгүй. За нэг тиймэрхүү зүйл айгүйх мэдрэгдлээ эхний 7 хоног дээр. Гэхдээ эхний 7 хоног дээр ч гэдэг юм байхгүй. Ер нь одоо энэ баахан нүцгэн хүмүүсийг харахад тийг санагдаад байгаа байхгүй энэ сар. За 2 дугаар 7 хоног дээр болохоор 2 дугаар 7 хоног жоо удаан өнгөрч магадгүй шүү. За ерөнхий уур амьсгал үед маш удаан. Тэгтээ ахиц дэвшлэн шууд ингээд нүд харагдахгүй ч гэсэн та нар маань 7 хоногийн сүүлээр гэхэд айгүй үр дүнтэй байсан байна гэдгийг ойлгох байх. За тэгээд тэр 7 хоногт маань одоо нэг юм буйртай хүний энерги чухал гэдэг байгаа байхгүй юу? Маш нихур, нямбай. Тэгэхээр тийм хүн байж болно эсвэл таны зүгээс тийм одоо чадвар чинь шаардна те. Аливаа зүйл төр ингээ хөнгөн унгаа хандаж болохгүй шүү дээ. 7 хэмжиж нэг огтл гэдэг шиг айгүй тийм хянамга байх хэрэгтэй. Тийм 7 хоног болох магадaltaй харагдаж байна. Одоо жон чимглүүр юм хийнч гэдэг юм уу? Нэг тийм
гүйцэтгэл сайн байхтай айгүй анхаарч байгаа гэсэн утга энд харагдаад байна. Тэгэхээр яг ерөнхийдөө л ажил карьертэй нэлээд холбогдолтой л орж ирж байна. За 3 дугаар 7 хоногт болохоор Ace of Cups байна. Тэр 7 хоногийн гол онцлог үйл явдал бол шинэ эхлэл байх гэдэг байна. Ялангуяа хайр дурлалтай холбоотой шинэ эхлэл байж болж байна. За шинэ зүйлд дурлах байж болж байна. Тэ шинэ хоббитой болох, шинэ зүйлд одоо дурлах. За тэгээд тэр өдөр 7 хоног бол нэлийн хайрын энергитэй 7 хоног байх гэдэг байна. Хүн болгонд одоо юм сэтгэл чинь асгарж байгаа гэсэн утга энд харагдаад байгаа байхгүй юу? Цаанаасаа л тэгээд бас одоо зүн совинлог хүмүүсийн хувьд болохоор зүн совин нь маш өндөрт байна гэсэн утга эндээс харагдаж байна. За сүүлийн 7 хоног буюу 8 сарын сүүлээр World Card гарч ирсэн байна. Магадгүй зарим нь аялалд явж магадгүй харагдаж байна. Тэгээс өнөө холоос ирсээгөө буцаж байгаа юм шиг тий. Эсвэл сонио. Та нар өөрсдөө Монголдо ирчээ буцаад байгаа юм эсвэл гадагшаа авчаад буцаад Монголдо ирж байгаа юм шиг нэг иймэрхүү энерги мэдрэгдэж юм бас 8 сарын их сүүл 2 дээр. За аялал за мөн нэлээд одоо юм том ажлын ард гарч магадгүй 8 сарын сүүлээр. Тэгээ маш амжилттайгаар гарна гэсэн утга юм. Одоо том ажил юм уу, том тэмцээн ч юм уу те ингээ нэг зүйл маш амжилттайгаар шовтарч дуусч байгаа. Ямар ч үл байсан 8 сарын сүүлээр бол та нар маань нэлээд олон зүйлийг амжуулсан, дуусгасан, үр бүтээмж өндөртэй, маш амжилттай тийм 7 хоног байхаар харагдаж шүү. За. Их л гоё тийм бүрэн дүүрэн мэдрэмжийг авнаа. 8 сар бол ялтчгүй та нарын хувьд айгүй чухал сар юм байна л да. Амьдралынхаа нэг бүр том циклийг дуусгаж гин гэхээр амжилттайгаар дуусгаж байгаа. Тэгэхээр 8 сарын сүүлээр бас төрсөн өдрөн болдог болоод энэ үгүй юу хоёрынхны сүүлээр төрсөн өдрөн болж байгаа гэж магадгүй шүү. За тэгээд энд улан дээр би энийг хараад хангалттай л да. Ерөнхий энерги болгож татсан. Гэхдээ бас сурсан зангаараа харчаадах юм а. Улны үзэр дээр 8-ийн сава болон ард нь 5-ын сэлэн байна. Энэ нь надад илүү зөвлөгөө болов, анхааруулга болов гэж санагдлаа. Та нар маань хурц, түргэн, хил амаа бодоорой гэж сахиусууд нэлж шүү. За. Хитрхи одоо та нар эсвэл айгу хурдан ярьдаг юм уу? Хурдан ярьдаг, эсвэл хурдан ярих, шууд аманд орж ирснээ хэлэх гэх мэт иймэрхүү зүйл дэмэл гэж хэлнэ. Дэмтэй бол биш. 5-ын сэлмээр ороод ирэх. За мөн маш одоо юм завгүй одоо ялангуяа одоо юм айгүй их ачаал авдаг хүмүүс байж магадгүй ингээд үйлчилгээний байгууллага ч юм уу эсвэл юм хум зардаг хүн ч юм уу те ингээд захиалга, дуудлага энтерт ингээд дарагдаад тэгэд энэ дээрээсээ жоох стресстэй хүмүүс рүү жоох ширүүн үг мөг хэлэх гээд иж магадгүй шүү. За. Тэгвэл тэр тал дээр жоох анхааралтай болгоомжтой хил амаа бодоорой гэж хэлж шүү. За. За одоо харин хэдүүлээ ажил карьераа харнаа. За та нарын маань ажил карьер дээр эдгээр картууд гарч ирлээ. За ямар ч тач танд нөлөө бүхий хүмүүсийн санал боломж орж ирж байна. Нөлөө бүхий хүмүүсээр дамжуулаад хааны аяга сэлэмний хаан байгаа байхгүй яаж хэлж вэ би сая. За ямар ч тач King of Cups, King of Swords байна те. Тэгэхээр иймэрхүү нөлөө бүхий хүмүүсээр дамжуулагдаад таны ажил карьер дээрх одоо ямар нэгэн асуудал байсан бол түүнийг шийдвэрлэж өгөх тийм шинэ боломж орж ирж байна. За мөн яг асуудал гэхээс илүү зүгээр юм ажилласаа үүдцэн юм шиг харагдаад байгаа хгүй та нар. Ажилласаа юм одоо таашаал аваа болцсон гэх юм уу? Хийж байгаа зүйлээсээ жоохон залхацсан юм шиг. Тэгэхээр ийм байдал дээр чинь л нэг юм шин уур амьсгал шин боломж болж орж ирж байна. Илүү одоо сонирхолтой болгох ч юм уу тий ажиллаа илүү сонирхолтой болгох, ажилдаа илүү дуртай болгох юм шиг иймэрхүү энерги орж ирээд 8 дугаар сард. За тэгээд түрүүн нөгөө ерөнхий энерги дээр болгоомжлол гэж орж иржсэн 5-ын сэлэн бас энд орж ирж байна. Тэгэхээр та нар маань
эндээс ингээд одоо энийг хоёр тустай хүмүүсээр дамжуулагдаад ороод ирээд байгаа. Тэгэхээр ялангуяа энэ хааны аяхтай холбоотой хүнтэй өмнө нь муудалцж байсан юм шиг харагдаад байгаа байхгүй юу? Өмнө нь нэг юм маргалдаж исэн юм шиг. Тэгвэл энэ хүнтэйгээ одоо тэр зүйлээ мартаарай гэж харагдаад байна. Мартах хэрэгтэй. Та хоёрын энэ хил амаа билүүцсэн сөргөлдөөн ч юм уу те энэ зүйл бол хэнийг ч амжилтанд хүрэхгүй, ялангуяа танд бол ямар ч одоо тийм сэтгэлийн таашаалж өгөхгүй, яллаад илээгээд ч нэг ялцсан дийлцэн мэдрэмж авахгүй гэдэг байгаа байхгүй юу. Яг л энэ 5 сэлэм чи өөрөө ерөөсө хэрэггүй маргалдаа нэг илэрхийлнэ. Тэгэд хитрхи хурц ширүүн одоо үг хэлдэг хүн дээр их гарч ирдэг л дээ. Тэгээ тэр чинээгээр өөртөө бас айгүй шаардлага өндөртэй, хүмүүст бас айгүй шаардлага өндөртэй гэж орж ирээд байна. Тэгэхээр нэг энэ хүнийг л одоо энэ 5 сэлмээр онцолж таниулах гэдэг шиг байна. Энэ хүн гэдэг. За энэ хааны сэлмэн болохоор зэрэг ямар хүн юм гэсэн чинь нэг бол маш ажил хичээнгүй хүн, эсвэл танд тодорхой хэмжээнд ийм ажиллаар таныг ингээ ажиллаар дараад идэг хүн гэд хоёр талаасаа харагдахаар байгаа байхгүй юу? Нэг бол маш ажил хичээнгүй, бүх зүйлийг ганцаараа хийх гээд идэг хүн. Айгүйх ачаал авдаг. Яг энэ дээрээс ингээ харахаар ганц би эцэг эхийн энерги айгүйх мэдрэгдэж байна. Яг ингээ дараалаад ороод ирэхээр ганц би өргөтлөхөөсөн ээж эсвэл аав. За нөгөө талаасаа болохоор танд маш их үүрэг даалгавар өгдөг. Таны одоо чадах хэмжээнээс давуулж ингээд хитрхи их ажиллаар булаад итгэж идэх юм шиг нэг иймэрхүү энергитэй хүмүүс орж ирээд тах юм. Тиймээ яг эдгээр бол илүү таних тэмдэг талаасаа л хилээд ах шиг байна л да. Энэ хүмүүсээр дамжуулж таны ажилд бол маш гоё боломж орж ирнэ. Та яг нөгөө юу дутаад байснаа эндээс ойлгочих жоохгүй. Одоо энэ хараа зоос, аяг, сэлэм, саваа баваад саваа тэнгүүд танд ингээд энэ ажил дээр энэ 8 дугаар сард нэг юм хийх гэхээр нэг л юм дутуу санагдаад лсэн. Тэр нь ийм хүмүүсээр дамжуулж орж ирэнгүүтээ magician карт болоод ороод ирчих واخ. Тэгээд яг дутуу юм чинь өгчин. Тэгэл та яг одоо юу ч хийхэд бэлэн болчихж байгаа байхгүй. Ингээд үнэхээр бүтээлч чадвар ч юм бүр айгүй өсөж орж ирээд байгаа байхгүй. Тэг яг зүгээр ингээ харахаар надад бол зүгээр илүү уран зориг юм болоо гэж харагдаад байгаа байхгүй юу. Таныг ингээ гоё сэтэлжүүлж өгч байгаа ч юм шиг. Гэтэ заавал ганцхан урам зориг саван дээр төвлөрч болохгүй л дээ. Зарим нь одоо мөнгөний тусламж хэрэгтэйсэн байж болж танд нэг юм хийх гээд идэг санхүү дээрээ гацчихад байсан байж болно те. Эсвэл мэдлэг дээр гацчихад байсан байж болно. Нэг бол одоо ингээд энэ зүйлдээ илүү дуртай болохт чинь тийм дуртай болох сэтэл нь төрж өгөхгүй байх ч юм уу. Тийм иймэрхүү зүйл одоо байхгүй юу? За ийм байна. Тэгээ хүмүүстэй хамтралаар л дамжиж таны ажил хэрэг маш амжилттай болох нь байна шүү. Та өөрөө мундаг одоо бүтээл гаргаж чадгаар харагдаж байна. Ямар ч 8 сарын сүүл гэхэд бол ажил төрөл айгүй амжилттай байна гэсэн утга байна. Тэгээд magician ч өөрөө одоо 2 тийшээ харцсан байсан хүн, эсвэл 3 тийшээ харцсан байсан хүн ч гэж болно шүү дээ. Ингээд олон тийшээ харцсан байсан хүмүүс нэгдмэл санаатай болоод нэг зүг рүү хараад нэг зорилготой болоо явж байгааг хэлж байна. Тэгэхээр энэ хамтрал аягүй чухал байгааз. За тэгээд full тэгэхээр цоо шин зүйл эхлэх тун магадaltaй. За тэгээд цоо шин зүйл амьдралд ч ороод ирлээ гэхэд та нар маань хоошоо сууж болохгүй байх нь шүү. Бас ийм хаалттай байгаад байж болохгүй. Энэ цоо шин зүйл чинь 4 аягны агаар дээрс гарч иж байгаа байхгүй. Эн чинь энэ фул ах гэдэг. Тэгээ энэ нь хажуудаа энэ хараа энэ жижигхэн хав нохот байдаг. Энэ нь одоо тарот карт дээр надад илүүтэй хүн л өөрөө тайлбарладаг л да. Надад болохоор илүү нөгөө үнэнч нөхөр гинэн цайлган одоо ийм хэрэгүү тунгалаг цагаан сэтгэлтэй нэг ийм хамтрагчийг хэлж байгаа. Үнэнч нөхөрлөл хамтрагч. Тэгэхээр энэ ажил карьер дээр энэ танд санал тавиад байгаа хүмүүс бол үнэхээр л одоо танд тусалчий ч юм эсвэл хамтдаа гоё хөгжиж гэдэг юм уу. Нэг ийм гоё сэтгэлтэй байгаад байна шүү. За тэгээд энэ шин зүйлийг санал болгоход та нар маань хоошоо суулгүй үзээд алдах хэрэгтэй гэж сахиусууд нь зөвлөж байна. Тэгээ энэ нь таны энэ hanged man буюу юм гацааны энергиэс гаргаж байгаа байхгүй юу? Энэ дөрвийн энэ аягны энэ хүн hanged man хоёр ерөнхийдөө жоохон төстэй. Ингээ хөл гараа нуулцсан
гар мараа ингээ хөвцөн те ингээд ер нь болж байгаа өөрийн хаалттай байлгаад байгаа. Эсвэл гацаанд орчоод байгаа гэсэн утга. Тэгэхээр энээс нь бол гаргах зүйл байх гэдэг. Тэгэхээр ажил карьер дээр бол 8 дугаар сар бол хорвоо ертөнцөөс бол нэлийн ивэлтэй байгаа юм байна. За харин энэ хоёрыг бас дангаар нь бас хэлэхэд илүүтэхгүй байх гэж бодож байна. Хил амаа бод гэдэг байгаа тий. Түрүүн бол энийг ерөнхий байдал дээр сайн хэлсэн. Хүмүүстэй ингээд заавал дээр дороо оролцоол тий. Одоо ингээд хил амаа биелүүлэх гэдэг хэрэггүй. Бүх юм дээр ингээд заавал ялж санаа намрах гэдэг гэж магадгүй та нар. За тэгээд 10 сэлэм за бүх зүйлийг ганцаараа хийх гэдэг нь хэрэггүй. Хүмүүсийн тусламжийг ав. Чадах хүнд нь чадах үүрэг даалгаврыг өгөөд өөрийнхөө нурууг жахан хөнгөлөөд ирвэл таны бүтээлч энерги угаасаа сэргээд ирж. Яг жинхэнэ потенциал чи ажиллаж эхэлж байгаа байхгүй юу? Та ингээд ганц хар ажлын ингээд ганцаараа үүрээд идэх юм шиг нэг бодлын биеийн хүчний ажлын ганцаараа хийгээд идэх юм шиг. Эсвэл хүмүүстэй ярилцах ажлын, хүмүүстэй хэрэлдэх ажлын та хийгээд идэх юм шиг. Тэнгүүд ингээд одоо энэ дээрээс агүй сонио утгал орж ирж байна л да. Арай илүү хүнийг ойлгоод хүнтэй нэг сэтгэл зүгийг нь ойлгоод ингээ харилцаж чаддаг хүнд нь хүнтэй хил амаа олцох даалгаврыг өгдөг гэж юм уу тийм ээ. Тэгснээ энэ одоо энэ логиктэй хүн байгаа байхгүй айгу ухаалаг хүн. Тэгвэл энэ одоо чи арай их одоо компьютерийн ард суугаад худлаа ингээ бодоо суугаад байна. Чи жоо бие хүчний ажил хийч гэдэг юм уу те. За яг илүү жоо хошин маягаар тайлбарлаж ойлгуулах гэдэг шүү за. Тэгээд энэ тиймэрхүү юм байна гэж би ойлголоо. За ерөнхий уур амьсгал бол ийм байх нэ. Ажил карьер дээр. За одоо харин хүн хоорондын харилцаан дээр ерөнхийдөө ямар хөө байх нь 8 дугаар сар. За тэгээд энэ ажил карьер дээр бас энэ та нар дээр минь ерөнхий уур амьсгал дээр гарч ирсэн энэ карт бас утга илэрхийлж байгаа л да. Ажил карьер дээр бол яг ямар утгаараа одоо нийцж байна гэхээр та нар маань одоо хамтран ажиллагсад та ч юм уу те ажил төрөл дээрээ өөрийнхөө туршлагаас бусдад хуваалцах, тэдэнд заах, тэгээ тэдний одоо чадахгүй мэдгүй гэж бодож исэн зүйлийг нь боломжтой гэдгийг нь одоо ойлгуулах гэх юм уу тэдэнд одоо итгэл найдрыг асаах, замыг нь замчлах, гэрэлтүүлэх гэсэн утга бол энд харагдаж байна. За хайр дурлал болон хүн хоорондын харилцаан дээр эдгээр картууд гарч ирсэн. За юу ч гэсэн Oracle картаас эхлээд харж чухал нь шүү дээ ерөнхийдөө. Надад бол ингээ харангуйд ерөөсөө ялангуяа хосууд өөрсдийн хүүхдүүд байж болно. Яг дундаасаа төрсөн те бас хоёр талаасаа хүүхдтэй нийлцсэн хүмүүс бас байж магадгүй. Тэгэхээр нэг юм жоохон эвгүй сонсогдож магадгүй. Гэхдээ ер нь бол ингээд хүүхдүүдээсээ жоохон одоо төр зур зайгаа аваад тэгэхээр одоо мэдээж юу гэж л олон хоног явах одоо ямар ч нэг хоёулахна болзоонд явах ч юм уу эсвэл одоо нэг юм хоёр биендээ цаг гаргах тийм хугацаа гаргах хэрэгтэй юм шиг харагдаад байна. Хэрэгтэй жоо ер нь тийх юм шиг харагдаж байна. Одоо мэдээж ингээд хосуудын хувьд ялангуяа бүр жишээ аваад ярихад тийм ингээд хүүхдүүдийн хажууд мэдээж л ингээд романтик байдал ингээд гаргаад ах хэцүү шүү дээ. Тийм болохоор ингээд хүүхдүүдээсээ тусдаа өөрсөддөө илүү одоо хайрлалцах боломжийг олгох ч гэдэг юм шиг надад тийм мэдрэмж төрсөн. За мөн давхар энэ хосын харилцаанд байгаа одоо янз бүрийн асуудал үүслэх гэхэд те маргалдах ч юм уу энд одоо ер нь бол маргалдах энерги орж ирээд байна л та. Гэхдээ энэ нь бас аль нэг талынх нь одоо хүүхэд байхдаа авсан шарах трауматай холбоотойгоор нэг юм эмзэглэл байгаад байдаг гэж магадгүй гэж орж ирж байна. Тэгээ энэ нь одоо энэ 8 дугаар сард жоохон сэтэрч гарч ирээд одоо яадгийн дээ ингээд бодлогогүйс үгнээс чинь болоод эмзэглждэг ч юм уу яадаг чинь иймэрхүү зүйл байна. Тэгэхээр нөө дотоод хөхтэй эдгэх гэсэн утга энд бас гарч ирээд байна. Тийм шаардлага байгаа гэж хэлж болно. Тэгээ ерөнхийдөө
ерөнхийдөө л одоо яг хүн хоорондын харилцаан дээр хүүхэд болон гэр бүлийн асуудал нэлээд хөндөгдөх төлөвтэй харагдаж шүү. За тарот карт дээрээс болохоор харилцааны чадвар дээрээс суралцах гэсэн утга. Хүн хоорондын харилцаан дээр суралцах хэрэгтэй байгаа аахгүй юу? Ингээ хэрэгтэй ч яхав одоо тэгээ та нар маань сурна л гэсэн үг л дээ. Би ингээ яг шууд дандаа зөвлөгөө маягаар уншчих гэдэг сул талтай байнга нөгөө өөртөө сануулж л явахгүй л энэ чинь 8 дугаар сарын ерөнхий төлөв шүү дээ хүн хоорондын харилцаан дээр. Тэгэхээр та нар маань өөрөө өөрсдийгөө хөгжүүлэх нэ гэж харагдаж байна энэ дээр. Одоо яаж гоё үг хэлэх үү? Яаж одоо хүнтэй аштайхан харилцах уу? Харилцааны соёл дээр суралцсан гэж орж ирж байна. Тэгээ ялангуяа романтик байдал дээр яг уу юу л да хосууд дээр илүү тий одоо гоё санал тавих тий бие биендээ гоё санал тавих харилцаагаа сайжруулахын тулд илүү одоо сайжруулахын тулд тий одоо гоё санал мал тавьдаг тий хоёлоо болзоонд яв юм аа эсвэл гоё хайрын үгс хэлдэг ч юм уу тий нэг иймэрхүү маягаар өөрийгөө бас хөрхөн сайжруулад байгаа гэсэн утга харагдаад байгаа байхгүй. Тийм тэгээ яагаад ингэж байгаа юм гэсэн чинь угаасаа энэ хараа хүн хоорондын харилцаан дээр нэг жоохон ийм сэтгэл ханамжгүй байдал мэдрээд байгаа гэсэн утга энд харагдаад байна. Та юу эсвэл таны хамтрагч юу? Тэгээ энэ дээр ганцхан заавал хос төр битгий уяг дээр за энэ чинь нийтэд нь уншиж байгаа учраас одоо ажил хэргийн хамтрал, найз нөхөд, гэр бүлийн хоорондын гишүүдийн харилцаа гэх мэт зүйлнийг л жоохон одоо уйдгартай болцоод байгаа юм шиг, нийгмийн хэвийн болцоод байгаа юм шиг одоо тэгэл таны харилцаж байгаа хүн жоохон сэтгэл готролтой байгаа юм шиг ингэж санагдах гээд байгаа юм шиг байна л да. Тэгээд тийм ч учраас та нар маань өөрсдөө айгу хичээгээд энэ мэргийг сонгоод сонссон хүмүүс маань хүн хоорондын харилцаан дээр та бусдаас гэхээс илүү өөрөөсөө бас ингээд эхлүүлээд байгаа шиг харагдаад байгаа байхгүй юу? Сайжрахын төлөө. За тэгээд заримын хувьдаас ингээд шинэ хүн орж ирэх магадaltaй харагдаж байна. Шинэ боломж. Тэгээд энэ боломжийг бас одоо атгаад авахд те шинэ боломж бол энэ хоёроор хоёулангаар нь орж ирж байгаа. Тэгэхээр найз нөхөд гэр бүлийн зүгээс танд одоо санал болгож танилцуулж магадгүй шүү. За таны найз чинь ч юм уу чиний ийм хүн байна танилцаад үзээч гэд. Тэгээ одоо эндээс ингээд хэрвээ танд хүмүүс ингээд хүн амьтантай уулзаа гэж зөвлөд ингээд харах юм бол одоо ер нь жоохон сэтгэл готролд орчоод байгаа юм шиг сэтгэлийн шарахтай байгаа юм шиг энэ хүн нь та өөрөө болж таарах гэдэг юм л та. Тэгж харагдаж байна. Тэг яг 8 дугаар сард та нар маань сэтгэл зүйн хувьд жоохон хүнд үеийг туулж магадгүй. Тэгтээ таны одоо эргэн тойрны хүмүүс танд айгүйх санаа тавих нэ, сэтгэл гаргах нэ, тэднийхээ одоо тусламж дэмжлэгийг хүлээж аваарай. Хитрхи битгий хаалттай байгаарай гэж хэлмээр байна. Ягаад ч юм та нар нэг юм жоохон хэрүүлж, бусдтай маргалдах гал айгүй тийм ууртай ийм юу сэтгэлд нь хүрэхгүй нэг ийм энергитэй байх гэдэг. Одоо энэ дөрвөр ингээ харахаар тэгээ хүмүүс энийг ч яац бор үлдэр осч юм аашийн сарын тэмдгэн ирсэн хүүхэн шиг мөхөн шиг хэлдэж штэ яг нэг ийм тийм сэтгэл зүгэж та нар өөрсдөө ойлгохгүй хахад хүмүүс угаасаа яаж ойлгох вэ те ер нь жоохон сэтгэл зүй жоохон ийм донцлогоотой байхаар юм шиг биш үү за. За эдит хийж явах явцдаа энэ хэсэгт газ тайлбар оруулсан зөв юм байна гэж бодлоо. За та нар одоо энэ онцлогон дээр яг яригадаад байгаа энэ сэтгэл зүйн асуудалтай байгаа хүн нь бас заавал та байх албагүй. Таны хос байж болно. Эсвэл таны найз нөхөд хамтран ажиллагсад энэ төр те тантай ер нь жоохон ойрхон байдаг хүн гэсэн үг байхгүй. Тэгэхээр энийг ингээ хувиргаад үнэхээр та биш юм шиг байвал өөр хин нэг гэж төсөөлж одоо оронд нь тавьж сонсно гэсэн үг шүү за. За оронд нь тавьчих жоохтой ингээд хувиргаж авах гэх ухаанаар сонсорой гэж хэлж байгаа шүү за. Тэгэд энд нэг юм өгөөмөр хаан орж ирээд байна. Энэ хаан л нэлээд туслах юм шиг байна шүү за. Ингээд таныг боддоор халамжлаад хайрлаад халамжлаад танд ингээд өчнөө гоё юм санал манал хэлээл те инхүү тийхүү гэл ингээд янз янзын санал тавиад байгаа л харагдаад байна. Ямар ч юм таны хажууд бол таны сэтгэлийг өргөх, дэмжих хүн бол байна. Нилийн өглөгч хааны энергиэр орж ирж байгаа байхгүй юу? Хааны
зоосоор орж ирж байгаа гэдэг чинь хоол ундч авч өгч магадгүй те илүү юм хоол гоё амттай хоолоор сэтгэлийг чинь сэрхэх гэж оролдох эсвэл гоё бэлгэсэлт өгөх эсвэл зүгээр мөнгө өгөх ч байдаг юм уу те нэг иймэрхүү энергиэр туслан дэмжинэ гэж орж ирээд шүү. Тэгэхээр асуудал ер нь жоохон өөрт ч л байгаа мó да гэмээр юм шүү дээ. Ингээд хитрхи хэрэгэлзээл хүмүүст айгүй хэрэгэлзээд тэгээ хүмүүсээс айгүй хаалттай байгаа. Яг магадгүй нөө өмнөх тийм шарах байх гэдэг нь л да яалтчгүй. За тэгээ заримынхын хувьд бол ингээд шинэ хүн орж ирнэ гэдэг байгаа шүү дээ. Тэгээ энэ дээрээ та нар маань нэлийн эргэлзэж магадгүй нэг хүн биш хоёр хүн ч байж магадгүй харагдаж байгаа байхгүй. Тэгээд алийн сонгохоо мэдэхгүй жоохон эргэлзэж магадгүй харагдаж байна. Тэгээ нэлийн дотоод зөрчилтөө байна гэдэг нь одоо ингээд ерөөсөө шийдэж чадахгүй байхгүй. Ингээд сүүлийн 3 үзрэг хартаа ерөөсөө шийдэж чадахгүй байгаа. Нэлийн л бодлохон дээ. Тэгтэл хараа та нар маань жоохон хит ийм өндөр хийсвэр төсөөллөөсөө буугаад яг боддоор ингээд нөхцөл байдлыг боддоор эрүүл ухаанаар дүгнж чадах юм бол танд ороод ирсэн сонголтын донд чинь таны soulmate байна гэж байна. Энэ нь хосч байж болно. Синглүүдийн хувьд бол хос ахгүй юу? Бас таны үнэхэрийн сайн найз болох юм бас байна. Тантай. За мөн тантай маш сайн гар нийлж цааш урт удаан хугацаанд хамтарч ажиллах хүн ч байна. Гэхдээ маш их сонголт байгаа байхгүй юу? Үнэхээр толгой иргэмээр бодлмаар. За тэгээ энэ хэсэг дээр болохоор яг ерөнхий байгаа гарсан картуудаа л уншиж чинь харин нэмэлтийн уншлагын дээр би синглчүүдтэй болон хостой хүмүүстэйгээ тус нь уншлага юм. Тэгэхээр илүү дэлгэрэнгүй тодорхой гараад ирэх байхаа гэж бодож байна. За ерөнхий уур амьсгал бол юм байх нэ. Та нар минь сонголт шийдвэр айгүй гоё юм боддоор харж чадхал юм бол үнэхээр сайн хамтрагч бол орж ирнэ шүү. За 7-гийн аяг яадын гэхээр хитрхи олон эсвэл цензур тавьсан байж болно. Яг ийм хүн байх хэвээр тий. Одоо тий юу гэдэг байртай машинтай өндөр ямар царайлаг марайлаг гэл ингээл бараг л орчлон орвоо ертөнцид байхгүй тийм лаг хүн төсөөлчөөд. За тэгээ мөн одоо ажилд авах гэж байгаа хүн ч гэж болно ш. Та өөр ажил олох чинь хүн танд ингээ анкетаа өгч байгаа тий. Тэнгүүд таны шаардлага хитрхи өндөр байдаг ч юм уу. Нэг иймэрхүү зүйл бас харагдаад шүү. За тэгэхээр жоохон одоо нийгмийнхаа уур амьсгалыг мэдэрдэг гэх юм уу бодит байдал дээр жоохон буух шийдвэр сонголтоо тэгж хийх хэрэгтэй гэсэн утга бол саяхан дээрээс ингээ харагдаж байна. За ингээд YouTube дэх уншлага маань ингээд үгээр дуусч байна. Та нарын 8 дугаар сар ерөнхийдөө ажил карьер хүн орондын харилцаан дээр ерөнхийдөө нэг иймэрхүү байх нэ гэд сая гаргаад ирлээ те. Одоо харин хэдүүлээ та нар маань хэрэг хүсэх юм бол нэмэлт уншлага авч болно. За нэмэлт уншлагын дээр хэдүүлээ юу харах юм гэхээр штэ 8 дугаар сард танд ирэх сюрприз гэдгийг харна. За тэгээд мөн сингл болон хостой хүмүүс дээрээ арай илүү дэлгэрэнгүй илүү задалж харна гэсэн үг байхгүй. Яг дэлгэрэнгүй задалж гэхээс илүү сингл болон хостой гэж тусдаа харж гарч ингээ хуваагдаад илүү ойлгомжтой болоод ирнэ шүү дээ. Саяхан бол одоо ерөнхийд нь арчиж байгаа гэсэн үг. Тэгээд давхар зөвлөгөөтэй. За тэгэнгүүтээ энэ сард хийхэд ээлтэй болон ээлгүй зүйл тэгээд сахиусуудын одоо аминчхан зөвлөгөө. Энэ нь болохоор заавал ганцхан хостой гэлтгүү одоо хүн орондын харилцаа хайр дурлал гэлтгүү ажил карьер гэлтгүү зүгээр л 8 дугаар сард танд сахиусуудаас чинь ямар зүйлийг амжилан захих гад байна юун дээр одоо хэлэх зүйл байна гэдгийг нь илүү одоо сайн харнаа л гэсэн үг шүү. За тэгээ энэ чинь давхар нөгөө хийхэд ээлтэй бол ээлгүй зүйл ороод ирэхээр бүр илүү баталгааж авчдаг байгаа. За нэмэлтийн хувьд бол юм байна. За тэгээ та нар маань хүсэх юм бол нэмэлтийг description хэсэгт байрлах нэмэлтийн холбоосуудаа линкүүдээр холбогдоод авчиж болно. За мөн хувийн уншлага авах сонирхолтой хүмүүс маань мөн ялгаагүй description хэсэг рүү ороод надтай холбогдох сошиал хаягууд маань байгаа. Түүгээр надтай холбогдоод хувийн уншлага авах бүрэн боломжтой байдэн шүү. За тэгээд таарсан таалагдсан бол лайк комент өгүүлдээгээрээ сабад дараарэ. За нэрээ төгсгөлд нэг юм хэлчихэд би нэг уншлага эхэлсэн явж байгаа. Тэр мэн одоо яг ямар уншлагын гингүүд илүү одоо ажил карьер сурлагатай холбоотойгоор одоо сонголт шийдвэр дээр ирсэн байгаа хүмүүстэй жоохон ч гэсэн дэм болох болов гэдэг үднэс хийж байгаа гэсэн үг. Ялангуяа 10 жилээ төгсөөд ямар мэрэгжилтэй болох вэ? Би юу хийж чаддгийг эсвэл одоо их сургуулаа төгсөөдөө эсвэл
аль хэзээ ажил дээр гарцсан гэхдээ ажил карьер дээр нь тодорхой хэмжээд өөрчлөлт ингээ явагдсан ч юм уу дараагийн өөр зүйлээ ингээд бодож байгаа хүмүүс тийм хүмүүст илүү зориулж уншлага хийж байгаа шүү. За тийм байна. За тэгэхээр надтай хамт байгаарай л гэдэг байгаа гэсэн үг байхгүй юу? За ингээд 8 дугаар сард амжилт хүсье. Баяртай. За 3 дугаар группийн маань уншлагандаа тавтай морил. За сонгосон стикер болон тоо. За яг тоон дээр бол ерөнхийдөө 49 гэдэг номер танд ямар нэгэн байдлаар хамааралтай байж болно. За тэгээд энэ нөгөө л тоон дээр ярьдаг юмудаа л ярина. 49 настай эсэх, 4 сарын 9 ямар нэгэн байдлаар хамааралтай эсэх. За тэгээд 49 гэдэг тоо таны одоо хэрэгэлдэг утасны дугаар, таалганы тоод, машины тоод дугаар мугаард нь оролцсон байж болно. Тэгээд 49 нас гэдэг зүйлийг бас онцолж болно. За ганцхан та өөрөө 49 биш юм а гэхэд ойр хавьд чинь яг одоо 49 настай болж байгаа хүн ч үт юм уу тий. Тэгээд бас 49 наснд онцгой үйл явдал тохиолдсон гэсэн иймэрхүү утгууд бас байж болно. За стикер дээр болохоор за та нарт бас сайн харагдаагүй ч гэж магадгүй. Энд бол ингээд нэг юм яг хөө сүвнэрийн л юу л да. Сүвнэр тэгтээ за гялалцж байгаа юм алга болох нь. Энэ модонд ингээд нэг юм юу зүцсэн байгаас тээ. Кристаллууд зүцсэн байгааз. Тэгээ энийг ингээд тоолохоор 5 байгаад байгаа юм. Тэгээд энэ мөчрөнийхэн дүрслэлээс бас 5-ын тоолж харагдаад байгаа юм сонио. Тэгэхээр 5-ын тоо бас хамааралтай юм шиг санагдсан. Санагдсан ч яах вэ? Одоо тэгж харагдаад байна л да. Энэ мөчрөнийхэн бүр нэг хэсэг бүр надад юу яг 5-ын тоо ингээ гараар бичсэн юм шиг харагдаад байгаа байхгүй сонио. Бүр 5 8 энэ төр харагдаад байгаамаа. Бүр 8-ын тооч харагдчихэв. Сонио 58 гэсэн тоо бас харагдаад байгаа энэ дотроос. За тэгээд за мөнгөний мод энэ төр авсан байж магадгүй. Мөнгөний модтой холбоотой сувенир, жаац ч юм уу те иймэрхүү зүйл саяхан авсан байж магадгүй. Одоо энэ нь бэлгэнд ирсэн байж болох юм, эсвэл та нар өөрсдөө худалдаж авсан байж магадгүй гэсэн утга. Тэгээ яг хоо энэ Ace of Pentacles-аар харахаар энэ группийн хувьд болохоор энерги шалгалт үнэхээр яг энэ 3 дээр ингээд төвлөрөө суухад юу ч орж ирэхгүйсэн. Эйгүү сонио. Яг хоо ингээд энэ дээрээс ингээд тоо утга болон стикер хоёроос ингээд харах юм бол харчихж байгаа байхгүй. Тэгээд яаж ч юм дахиад хөзөр суулгах хэрэгтэй юм санагдаа. Тэгээд дахиад ингээд суулгангууд ийм картууд гарч ирсэн баа. За нэгдүгээрт бисаа мөнгөний мод гэж хэлсэн. За мөн ийм гоёл чимэглэлтэй холбоотой зүйл байх гэдэг юм. Гоёл чимэглэлээ ийм тогтдог ийм зориултын тим юм авсан юм уу? Ийм одоо ийм энэ мод шиг юм өчөртэй тий. Ийм олон салаатай ингээд зүүдэг зүйл байж болох юм. Гоёл чимэглэлээ тох зориулттай юм авсан байж болно. Эсвэл зүгээр гоёл чимэглэл авсан байх магадaltaй гэж харагдаад байна. Тэгээд энэ нь ялтчгүй бэлгэнд ирсэн юм шиг харагдаад байгаа байхгүй юу? Бас нэг талаасаа. Хүмүүс ингээд үнэт металл бас байж болно. Үнэт металл эсвэл гоё, үнэхээр гоё юм байгалийн чулуун гоёлч юм шиг. Ийм мэдрэмж төрсөн. Тэгээд одоо хайш юм битий. Нэг сонио. Энэ үнэт идэл нь та нарт ирээд тэгээ энийг ингээд аягүй тийм удаан хадгалж байгаа зүйлч гээд байгаа юм шиг. Нэг бол одоо ингээд өв залгамжлагдаж ирсэн зүйл юм уу? Тэгээд энэ нь хожим нь аягүй үн цэн өсөх зүйл гэж байгаа юм шиг надад тийм мэдрэмж орж ирээд байгаа байхгүй одоо энэ Ace of Pentacles тэгснэ Knight of Pentacles болж байгаа юм байна. За одоо харин илүү одоо тарот карт руугаа илүү төвлөрөөд харах юм бол эрүүл мэндийн байдал одоо яг хоо сайжирч байгаа. Тэгтээ нэг жоохон удаашралтай байгаа гэсэн утга эндээс харагдаж байна. Ер нь ингээ эрүүл мэндийг яриад байна. Эмнэлгийн байгууллагаар ингээд удаан хугацаанд явсан юм шиг. Тэгээд эдгэрэлт сайжралт нь нэг сайн мэдэгдэхгүй байгаа боловч цаагаараа алсуураа ингээд эдгэрээд байгаа гэсэн утга бол харагдаж байна. Маш ахиц дэвшилтэй байгаа нь бол харагдаж байна. Гэхдээ энэ нь та нарт өөрсдөд чинь мэдрэхдэггүй байгаа юм шиг. Нэг ийм энерги яадвал Knight of Pentacles чинь өөрөө тийм карт байхгүй ингээд үр дүн нь харагдахгүй байгаа юм шиг мөртлөө цаагаараа үр дүн гараад явахыг хэлээд байдаг.
За эрүүл мэнд дээр уг нь нэг юм хэлэх ёстойсэн тэрийг би хэлээгүй өнгөрөөч хэлцэн гэж бодсож яг эдит хийжсэн чи ерөөсөө дуртаагүй. Энд дэжтэй та нар маань хин нэгэн одоо биеийн өвдсөн хүнд ч юм уу те эсвэл өөртөө ямар нэгэн байдлаар мөнгөнд тусламж үзүүлсэн гэсэн утга бол харагдаад байна. Өөрийнхөө эрүүл мэндэд мөнгө зарцуулсан эсвэл хин нэгэнд тусламж маягаар өгсөн гэсэн утга. За эрүүл мэнд талаас бол тийм. Арай нэг материалын талаасаа гэх юм бол мөнгө санхүүтэй холбоотой ашиг орлого чинь нэлийн юм удаашралтай байгаа төр зур ингээд ажил хэргийн байдал зогсон голцсон юм шиг ийм энерги орж ирээд байгаа байхгүй юу? Төр зур ингээд зогсон голцсон. За энергийн шалгалт дээр иймэрхүү тэгээд яг хуу нэг орж ирээд байгаа нэг жоохон сөрөгч гэмээр юм уу ийм мэдрэмж байгаа л да. Тэгээд гол нь одоо энергийн шалгалтнаас ихсүүлээд хилчгээр одоо хүмүүс жоохон дургүй ах болов гэж санаа зовоод байна. Ерөнхийдөө ингээд базаад харангууд нь штэ. Заримынхын хувьд шүү. Одоо ажил явдалд мөнгө өгсөн байж магадгүй. Ажил явдалд. Одоо ингээд буян үйлддэг штэ тий. Яг нэг тиймэрхүү үйл хэрэгт ингээд мөнгө хандаг өргсөн. За энийг ерөнхийдөө нэг айхтар дэлгэрүүлж яриад яах. Ерөнхийдөө нэг тийм мэдрэмж төрсөн. За энергийн шалгалт нь бол юм байна. За одоо харин хэдүүлээ. Энэ сарынхаа ерөнхий ор амьсгалыг 4-7 хоногт аваад 4 картаар харъя. За би энэ shuffle тараацаас та нартаа энэ сарын ерөнхий төлөв гингүүд ийм карт гарч ирсэн. 7-гийн сэлэмний хүн яг 7-гийн зоосны байрлалтай 7-гийн саваа гэх хэцүү. 3 үзэр хойлолтсон заяа. Биеийн байрлал бол яг л 7-гийн зоосны энерги. Ингээд үр шимээ хүлээж байгаа хүн. Хөдөлмөрлсөн хүн. За хүн нь өөрөө 7-гийн сэлэмний хүн. Тэгээд саваа ороод ирсэн байгаа. Аюу сонирхолтой. За тэг яг дараагийнхаа хөзрүүдтэй уялдах байх. За 8 дугаар сарын эхний 7 хоногийн уур амьсгал ямар байх вэ? 3 дугаар хүрэх нь. За 2 дахь 7 хоног, 3 дахь, 4 дахь. За хөзрүүд маш хурдан гарч ирлээ. За яг энд ерөнхийд нь ингээд ерөнхий уур амьсгалд зориулаад хөзөр татцсан л байгаа л да. Гэхдээ яг уулны өдрөө бас давхар авчиё. За юун түрүүнд эндээс эхлээд ярий. Энд бол маш олон үйл явдлууд байна. Тэгэхээр 7-гийн хөзрийн уур амьсгалууд энэ сард нэлээд болох бололтой. За та нар маань яах нь өөрийнхөө зүгээс хүчин чармаалт гаргацсан ажил карьерч бай, харилцаач бай тийм ингээд та өөрийнхөө зүгээс маш их хүчин чармаалт гаргасан. За тэгэнгүүтээ тэндээсээ одоо эргүүлээд өөрийнхөө шан харамжийг харж байгаа. Үр шимээ хүртэх гээд хүлээж байгаа гэсэн утга байна. Тэгэхээр тиймэрхүү энергитэй байх нь. За тэгтээ 7-гийн сава. Тэгээ энэ саваанууд нь аягүй сонин юм байрлал хэлбэр голбортой байгаад байгаа байхгүй юу? Тэгэхээр яг зарим талаараа энэ 3 дугаар группийнхан маань ямар нэгэн зүйл ингэ тарьж ургуулж байгаа байж болох юм. Яг одоо энэ зураглалынхаа дагуу шууд утгаараа тарьж ургуулж байгаа. Гэхдээ та нар маань нэг л одоо арга барил нь буруул байна да. Үржил шим бол харагдахгүй байна хөзөр дээрх шиг. Хөзөр дээрхөр бол нэг л болж өгөхгүй байна. Санаа зовсон байдалтай яах вэ гэл ингээд өөрийнхөө хийж бүтээсэн зүйлийг үр шимийг нь голоод үйл явцыг нь голж байгаа харагдаад байгаа байхгүй юу? Яг үндэ энэ хөзөр дээрээс би ингээ хэлэх гэхээр та нарыг гомдчихлуул гэсэн айдас төрөөд ин. Яг юм бүр шууд ингээ цүл пал хийдлээс хэлж чадахгүй л байна. Яг хэрэндэл зөвлөж хэлхийг хичээе. 7-гийн сэлэмний хүн өөрөө худал хуурмагийг илтгэдэг хүн байдаг тийм. Залтай, худлаа ярьдаг, за магадгүй тэр зурагл дээр хулгай хийгээд явж байгаа хүнийг дүрслэгдсэн байдаг. Тэгэхээр буруу сэргэлэнтэх гэдэг зүйл л харагдаад байна л да энэ картнаас. Тэгвэл болохгүй шүү гэсэн утга.
одоо ингээ анханасаа ихэлсэн санаа нь өөрөө явцгүй, ингээд нэг монжчи, ингээд нэг сэргэлэнтчи, ингээд нэг залдчи гэсэн санаатаагаар эхлүүлсэн юм шиг нэг юм ажил байна. Тэгээ энэний үр дүн угаасаа онцгүй. Одоо ингээд одоо жишээ нь одоо сүүлийн үед нөө химийн бордоогоор бордох гэдэг жишээгээр авъя л да. Натуралаар нургуулаагүй химийн бордоо хэрэглэсэн чинь үр шим нь ирээгүй. Хурдан ургуулаад хурдан үржил шимээ авчий гэсэн чинь тэгж бодсон чих нь болоогүй. Тэгээ дээрэс нь энэ газар нь өөрөө суур нь өөрөө айгүй буруу, муу байсан, энерги нь буруу байсан гэсэн утгал айгүй их мэдрэгдэж байна. За тэгээд яг би бол мэдрэмжээ хэллээ. Тэгээд та нарын маань одоо 8 сард яг ямар байдлаар хамааралтай юм бол тэр нь одоо цаг хугацаа харуулах бах. За магадгүй одоо энэ 7 дугаар сард яг ийм сэдэлтэйгээр ямар нэгэн зүйл эхлэх гэж байгаа бол бас дэмийч гэж болох юм. За 1-р 7 хоног дээр 6-гийн саваа ялалт амжилтыг мэдэрсэн маш гоё эрэг 7 хоног болох нэ. Эхний 7 хоног дээр бол амжилт ялалтаар дүүрэн бусдад одоо ингээд өөрийнхөө чадвараар хүлээн зөвшөөрөгдөд би ийм мундаг байж чаддаг гэдгийг ингээд бусдад батлаад алдар нэрийг хүртээд бусд хүмүүс танд алга ташаад байгаа ийм гоё энергитэй карт гарсан байна. Эхний 7 хоног дээр. За тэгээд за бас эн чинь бас нөгөө юм баяр ёслолын арга хэмжээг бас илтгэн тий. Одоо эхний 7 хоног дээр бол ингээд нэлийн тэмдэглүүштэй үйл явдал тохиолдож магадгүй. За ажил карьер явдал бүр тушаал дэвших, цалин нэмэгдэх ч байт юм уу. За тэгээ та өөрийн хувийн одоо амжилт ялалт чинь айгүй сайн байна гэсэн утга. Тэгээ бас хорин найрыг бас илтгэхэд идэг. Ямар нэгэн байдлаар та одоо найр майранд очих ч юм уу, өөрөө найр зохион болох гээд байна уу, эсвэл хүн амьтны найр хоримд очих гээд байна уу гэмээр ийм энерги бас харагдаж байна. За 2 дахь 7 хоног дээр Knight of Pentacles. За 2 дахь 7 хоног бол нэлээд удаашралтай юм шиг боловч үр дүнтэй 7 хоног болно. Та нар маань маш буйртай сууртай байж одоо илүү ийм одоо нэг юм хүнд энергитэй байх гэдэг юм л да. Хүнд гэдэг нь сөрөг утгаараа биш. Айгүй тийм нухацтай, буйртай сууртай. Нэг дороо ингээд удаан доктортой байгаад нэг зүйлээ нухаж хийж байгаа юм шиг нэг иймэрхүү энергитэй. Тэгээ үр дүн бол сайн байна гэдэг нь бол угаасаа энэ Knight of Pentacles-ийн утган дээр нь байдаг. За тэгээд нилээн хийж байгаа зүйлдээ маш хариуцлагатай, нягхуур байж байх магадaltaй. Одоо ингээл жоохон 100% байх гад айгүй хичээж магадгүй. Үр дүнг нь маш сайн байхын төлөө та өөрийнхөө зүгээс айгүй хичээл зүтгэл гаргана гэсэн утга байна. За тэгээ мөн энэ 7 хоногт одоо ийм хариуцлагатай хүний энерги бас танд нөлөөлж болно. Таны одоо дотны хүн байж болно. Найз залуу, эсвэл одоо нөхөр ч юм уу, эсвэл таны ах дүү ч юм уу те. Ийм айгүй мундаг хариуцлагатай юм хүн. Тэгээд нэг айхтар ингээд 6 цэнгэл энэ тэрийгээд яваад байдаггүй. Тийм хүн нэлээд даруй төлөв хүн байгаад байгаа байхгүй юу? Үнэн шудрах тийм хүн. Хүний энерги бас байна гэж бас хэлж болно. За 3 дахь 7 хоног дээр 3-ын зоос ажил карьер дээрээ маш их анхаарсан 7 хоног байх болно. Бусдтай хамтарч одоо юм хийхэд маш ээлтэй гэсэн утга бол харагдаж байна. Хамтрал байна, багаар ажиллах чадвартай байна, багаар ажиллана гэсэн үг тий. Баг хамт олонний уур амьсгал нэлийн чухал ажил карьер дээр анхаарнаа гэсэн утга бол байна шүү. За тэгээ заримын хувьд бас үл хөдлөх ч юм уу, тиймэрхүү зүйлтэй холбоотой юм байж магадгүй. Барилга, үл хөдлөх одоо барилгын засвар, дотоод засал чимэглэл гэх мэт нэг иймэрхүү зүйл. За 4 дахь 7 хоног дээр чинь яасан бэ гэсэн чинь Lovers card уруу гараад ирсэн. Тэгэхээр түншлэл болон хамтрал дээр ямар нэгэн асуудал үүсэх магадaltaй харагдаж шүү. За гол энерги нь одоо тэгээд ажил хэргийн хувьд хамтрал байлаа. Хамтарч байсан хүнтэйгээ жоон таарамжгүй болох ч юм уу. Хин нэгний урвах, шарвах ч юм уу нэг ихтгэл алдах зүйл бас байх гэдэг юм шиг харагдаад байна. За тэгээ ерөнхийдөө болохоор
Эмэгтэйчүүдийн хувьд бол маш ээлтэй юм шиг харагдаж шүү. 9-ийн зоос тэгснээ Star card. Тэгээд яг хоо эндээс ингээ харангууд таны өөрийн хувийн бизнес гэдэг зүйл маш их цэцэглэн гэсэн утга бол эндээс харагдаад байна. Knight of Pentacles дээр ч гэсэндээ хөгжил цэцэглэлтийг илэрхийлждэг. Карьерийн хувьд тийм. За мөн эрүүл мэнд ч гэж болно. Эрүүл мэндийн хувьд маш гоё. Эдгэрэн гэсэн утга бас эндээс харагдаад байна. Түрүүний та нарын одоо юун дээр бас эрүүл мэнд яригдаадсан энергийн шалгалт дээр. Тэгэхээр эрүүл мэнд аягүй сайхан сайжирч орж ирж байгаа харагдаад шүү. За тэгээ мөнгө санхүү өгөөд бас маш ээлтэй. Мөнгө санхүү өгөөд хүсэл биелэн гэж байна. Star card ч гэсэн өөрөө бас мөнгийг зөгнж идэг тал байдаг. Тэгээ 9-ийн зоосоор бас ингээд батлагдаад байна л да. Мөнгө санхүү дээр азтай зүйл тохиолдно. Ашиг орлого орж ирэх магадaltaй гэж шүү. Тэгээд 6-гийн сава Star card хоёроо ингээ харангууд таны нэр хүнд айгу өсөх гээд байна. Нэр хүнд ч өснө. Та олонд хүлээн зөвшөөрөгдөн хүмүүс таныг одоо ингээл бишрээд байгаа, алга ташаад байгаа, баяр хүргээд байгаа л юм энергитэй харагдаад байна да. За тэгээ бүр юу бас байж болохоор харагдаж байна. Гоо үзэсгэлэн. Гадаад төрх гоо үзэсгэлэн чинь маш гоё. Одоо гэрэлтэн гэсэн утга энд харагдаж байна 8 сард. За ерөнхий байдал дээр ингэж гарч ирлээ. За тэгвэл одоо хэдүүлээ ажил карьераа харъя. За яг та өөрөө ямар байх юм гэдэг талаас нь харахаар та бол өөрөө мундаг л байх гэдэг. Маш мундаг байх нь байна. За тийм үү? Ажил карьер дээр нэг юм гацалтанд орсон байгаа зүйл дээр ашиг орлого чинь нэг юм нэгэн хэвийн ахиц байхгүй нэг өвлгөн салган яваад байгаа зүйл харагдаад байгаа байхгүй. Түрүүн бас энергийн шалгалт дээрээс энэ яригдсан. Тэгээ энэ дээр ингээд нэг шин санаа олно гэж энэ 8 дугаар сард. За яг ингээл одоо болохгүй байсан юм байна. Тэгвэл энэ дээр ингүүл одоо ашиг орлого маань нэмэгдэх юм байна гэдгээ ойлгоно гэж байна. Тэгээд энэ хараад хатны зоос байгаа байхгүй юу? 4-ийн зоос ч хатны зоос болж байна. Тэгэхээр мөнгө санхүүгийн хувьд бол 8 дугаар сард та санхүүгийн ашиг орлогоо бол өсгөж чадна гэж орж ирж байна. Тэгээд энэ нь ингээд таны одоо дотоод одоо хүчин гэх үү одоо юу хөө ямар ч сан та өөрөөсөө энэ санааг гаргаж ирж байгаа байхгүй юу? Ингээд одоо ажлынхаа талаар маш нухацтай ингээд бодож гин заав яадаг юм бэлээ яавал сайжруулах уу гэл ингээд өөрөө өөртөөгөө яриад эсвэл бүр бясалгал хийж байгаа ч юм уу тий. Тэгээд ирсэн чинь таны дотроос одоо ёнк гэдэг шиг л дон гэл нэг санаа ороод ирсэн гэдэг байгаа байхгүй. Тэгээд тэр санаагаа та хэрэгжүүлээд санхүү мөнгөний хувьд бол ахиц дэвшил гарна гэдэг утга бол байна. Та бол маш туршлагатай бөгөөд маш мундаг чадварлаг удирдагч байна. Энэ чадвар чинь бол угаасаа хүмүүст хүлээн зөвшөөрөгдсөн гэсэн утга бол эндээс харагдаж байна. За тэнгүүд энэ тараа таны хамт олон хамтран ажиллагсад бол үнэхэрийн танд дургүй байгаа энергинд харагдаад байгаа байхгүй юу? Таныг айгүй их ардуурч муулдаг гэж орж ирээд байна. Тэгэхээр яг хуу зарим талаараа бол ингээд атаарах чинь тий атаархал байгаад байна. Одоо энэ 7-гийн саваа би байгаа гэж үзвэл. Тэгтээ бас ингээд зарим талаараа болохоор танд бас өөрт чинь бас асуудал байдаг гэж магадгүй харагдаад байхгүй яа гэвэл энэ дээр би түрүү ярьсан тий 7-гийн сэлэмний энергинд цулцаад байгаа байхгүй юу? Баг зүүдэг, үнэнгээрээ байдгүй. За мөн жоохон ийм одоо яваргүй нэг тийм буруу сэргэлэн зан үе гараад идэг юм шиг л харагдсан да түрүүн бол. Яг хоо энэ байдлаас ч болоод жоохон хамтран ажиллах хамтрагчид чинь жоохон дургүй байж магадгүй. За эсэргээрээ та биш бол те хин нэгний тиймэрхүү хандлага, харилцаа хандлага бас яригдчих болно. Яг бол энд ингээд 8-ийн сэлэм, 10-ийн сэлэм байгаад тэгэхээр ялтчгүй энэ дээр итгэж явсан хүн ар урдуур одоо худал үнэ яар ховж хутгах итгэл алдах гэсэн утга бол байдаг. Наашаа харж нэгээ цаашаа харж уйлаад идэх те. Тэр энерги бас энэ 7-гийн сэлэмний хүнээс цулцаад байгаа байхгүй юу? Тэгэхээр үнэхээр та биш бол тийм хүмүүсийг хилээд байна. Тэг яг та
бодвол нь шүү дээ. Тэгээ ер нь бол ингээд за хин нь яагаад байгаа вэ гэдгийг ерөнхийдөө мэдж байгаа. Та өөрөө мэдж байгаа. Тэгээд энэ сарын ихээр ч юм уу заавал ихээр ч гэдэг юм байхгүй. Ерөнхийдөө бол нэг иймэрхүү сөрөг уур амьсгал бол дуусж байгаа харагдаад байгаа байхгүй. Дуусна. Та ингээд ер нь бол ингээд өөрчлөлтийг хийх ёстой байна гэдгийг айгүй ойлгосон байгаа харагдаад байгаа. Тэгээ шинэ уур амьсгалыг оруулж ирснээрээ таны ашиг орлого өсөд. Тэгэхээр магадгүй та хүн удирдах ажилуулдаг, таны доор ажилладаг хүмүүс одоо хумслаад идэг байсан байх магадaltaй байхгүй. Тэгээл ашиг орлого байхгүй юм шиг. Тэгээ энэ зүйл дээр та нэг дорвитойхон алхам хийснээрээ ашиг орлого ч өсөж орж ирээд. За тэгээд энэ дөрвийн аяга тийм хорвоо ертөнцөөс танд боломжийг олгоно гэсэн утга байна. Гэхдээ энийг энэ сард шууд ингээл олгоод байгаа ч юм байхгүй. Ууг нь бол танд зөндөөл ингээд мэдэгдэжсэн баг хүмүүс ингээд байгаа юм шүү. Тэгээд байгаа юм шүү. Чи ингээд чи тэгээд чи гэд. Тэг яг хүмүүсийн саналыг сонсдоггүй байж байгаад энэ сард нэг хэрэгжүүлэх юм шиг л харагдаад байна. За тэгээд ерөнхийд нь базаад хэлэнгүүд ерөнхийдөө ажил карьерийн төвшөнд ажил төрлийн орчинд худал хуурмаг зүйл мэдрэх магадaltaй. За бусдын хов живэнд өртөж магадгүй. За тэгээ энийг бол мэдсэн ч мдээгүй юм шиг байх гэдэг юм шиг л харагдаад байна. Тэгээл өстой даравч талтай нь боловч бултай нь гэдэг шиг та гялалцсаар л байх болно. Таны ажлын одоо чадвар угаасаа л ингээл мундаг л болохоор одоо тэгэл хинч юуж гэж ийсэн бол нэг нөлөөлөхгүй харагдаж байна. Тэгмээрдээ ч та энэ гацалтанд орсон байгаа ажил төрлөө нэг л юм сонин дөрвийн аяга дөрвийн зосоор харахаар ялтчгүй л нэг юм шинэ уур амьсгал хэрэгтэй байгаа байхгүй. Тэгээд тэр шинэ уур амьсгал боломж болцоогоо өөрөө олж хараад тэрнийгээ сайхан шийдэж өгөөд ашиг орлого ч өсөж байгаа гэсэн утга бол байна. За тэгээд хатны зосоор гарч ирсэн байна. Ажил карьер дээр та нар минаас өгөөмөр зан гаргаж магадгүй. Нэг бол ийм өгөөмөр эмэгтэйн тусламж орж ирэх магадaltaй гэсэн утга ч үж болно. Зоосны хатан. За тэгээд энэ зоосны хатан энергитэй хүнтэй хил амаа олцох тал дээр бас энд нэг юм ороод ирлээ 5-ын сэлэм. Тэгэхээр нэг бол зүгээр энэ хүнтэйгээ өмнө нь муудалцчихсан байж магадгүй юм. Тэрийг одоо энэ хүнийг таниулахын тулд ингээд таних тэмдэг болж орж ирж магадгүй өмнө нь одоо ширүү маргалдчихсан ч юм уу. За бас нэг талаасаа энэ хүнтэй холбоотойгоор энэ хүнтэй харилцахдаа одоо хил амаа бодоорой гэж хэлж ээж бас болохоор харагдаад байна л та. Энэ хүн нь өөрөө уг нь зоосны хатан бол ялтчгүй маш одоо юм өгөөмөр хүн. Материалын байдлын тусламж дэмжлэгийг үзүүлж чадна. Тэгээ энэ хүний тусламжийг бол та авахгүй гэдэг юм шиг л харагдаад байгаа байхгүй. Гэхдээ авах хэрэгтэй гэж орж ирээд. Яг нь манай энэ 3 дугаар группийн зүгээр өөртөө жоох юм бардам хүмүүс гэж магадгүй. Би одоо өөрөө чаддаг гэж яхаараа тэгдэм ингээд бүх зүйлээ бас өөрөө болох гэдэг нэг иймэрхүү энергитэй, нэлээд бардам энергитэй хүмүүс байж магадгүй санагдлаа. За ажил карьер дээр юм байна. За одоо харин хэдүүлээ. Хайр дурлал болон хүн хоорондын харилцаан дээр ерөнхийдөө ямар хөө байх нь вэ гэдгийг харъя. За хүн хоорондын харилцаан дээр та нар маань зарим нэг харилцааг дуусгаж магадгүй харагдаж байна. Таныг өөртөө итгэлгүй болгоод идэг нэг тийм хүн байна. Өөртөө итгэлийг ч алдагдуулаад идэг. Тэгээд энэ хоёр хатан ороод ирсэн байгаа. За нэгнийх нь хажууд дефозер гарсан байгаа маань энэ хүнтэй холбоотой харилцаа холбоог бол одоо дуусгах хэрэгтэй гэсэн зөвлөгөө орж ирж байна. Үгүй зөвлөгөө жоох хэвдээ ерөнхийдөө тийм уур амьсгал. Тэгэхээр 8 дугаар сард та нар маань харилцаа холбоо таслах шинжтэй хий нэгнээс ажил эргийн шугамар холбоотой байж магадгүй хамт ажилдаг хүн чинь ч юм уу. Тэгэд энд Wheel of Fortune болон Defozer хоёулаа орж ирсэн байгаа маань угаасаа төгсгөл ирж байгаа гэдгийг хэлж байгаа байхгүй юу. Харин зарим хүмүүсийн хувьд бол үгүй ээ. Одоо 2 хүн байлаа гэж бодъё л доо. Тэнгүүд энэ галын хатан энергитэй хүнээс бол зайгаа авч таарах гэдэг. Харин энд зоосны хатан энергитэй хүн бол таны одоо илүү юм танд Ази вэлийг авчирдаг ч гэдэг юм уу те хувь тавилангаар холбогдсон
одоо бүр заяаны хань ч юм уу, заяаны найз гэх одоо юу гэх вэ те. Тийм азтай хувь тавилангаар холбогдсон хүн байх гэдэг. Тэгэхээр энийг та нар маань ерөнхий уншлага учраас зарим нь найз нөхөд байх нь, заримынх нь хувьд болохоор хосын харилцаа байж магадгүй. Ялангуяа одоо сингл хүмүүстээр маань ингээд хоёр сонголт байсан бол нэг нь бол сайн сонголт, нөгөөх нь бол ер нь тавьж явуулах хэрэгтэй гэсэн ийм сонголт байна. За мөн тантай бас дайсагнаад идэг хүнийг бас хилжиж болдог. Хоёр хатан гараа тэгэхээр дайсагналыг илэрхийлдэг. За тэгээд цаагаараа л таныг нэг ингээд шархлуулаад идэг ч юм уу, эсвэл өөртөө итгэх итгэлгүй болгоод идэг. Одоо энэ зураглалаас харж ин тий найз ч юм шиг үг ингээд тэрвэрчээд идэг. Тэгтээ яг ясам дээр жоох муухай зүйл хийгээд байгаа харагдаж байгааз. За тэгээд энэ хамтрал төгссөнтэй холбоотойгоор та бас жоохон шаналж магадгүй энергтэй харагдаж байна. Гомдсондоо уйлах ч юм уу, эсвэл яадаг чинь нэг юм сэтгэлчин шархалж магадгүй гэсэн утга бол эндээс харагдаад байна. За тэгснээ энд дөрвийн сава. Ардны эмперор. За гэр бүлийн гишүүн гэдээ аваад үзэх юм бол таны нөхөр ч юм уу, эсвэл аав өвгөөгийн энерги чухал гэсэн байр суурьтай орж ирж байна. Магадгүй тэр хүмүүсийн зөвлөгөөг сонсох, үгийг сонсох байж магадгүй шүү. За мөн даргыг бас хэлж иж болно. Захирал дарга. Одоо энэ дөрвийн сава ч өөрөө урт удаан тогтвортой харилцааг илэрхийлж байгаа. Тэгэхээр энэ байгууллагын дарга байж болохоор харагдаж байна. Тогтвортой одоо ийм ажлын байрны. За мөн гэр бүл гэдэг үзэх юм бол гэр бүлийн ахмад гишүүн ч юм уу тий. Нэг юм маш ухаалаг, туршлагатай ийм хатуу чанга энергитэй хүн байна, хүчрхэг энергитэй. Энэ хүний зөвлөгөөг сонсвол бас зүгээр гэсэн утга энд харагдаад байна. Дөрвийн саваагаар харахаар ямар тааж таны хүн хоорондын харилцаан дээр урт удаан тогтвортой харилцах, хамтрал байх тийм харилцаа бол орж ирж байгаа харагдаад байна. Илүү батчих гэх юм уу? Яг байгаа л да, танд ийм хамтрал нь байгаа. Гэхдээ энэ сард илүү ийм гүн холбоотой болж орж ирж байгаа, илүү тогтвортой болж орж ирж байгаа харагдаад байна. Тэгээ одоо нөхөрлөлгийн үзэх юм бол те өөрт хэрэггүй онцгүй хүнээсээ салаад өөртөө үнэхээр сайн хүнээ авч үлдээ тэр хүнтэйгээ илүү гүн бат холбоотой болж байгаа гэсэн утга бол харагдаж байна. Дөрвийн сава бол ялтчгүй урт удаан тогтвортой харилцаа, за ялангуяа бүр хосын харилцаа, хурмаа хийх, харилцаа гүнзгийрэх гэдэг утгыг бас илэрхийлж байгаа. За Oracle карт дээр болохоор free yourself тэгээд love yourself. Ер нь л өөрлөгөө чиглэсэн утгууд гарч ирсэн байгааз таныг өөрийгөө чөлөөл, амьдралынхаа одоо хяналтыг өөрхөн гартаа авах цаг нь болсон байна гэж юм. Тэгэхээр нэг урд нь бол та нар маань нэлээд юм хашигдсан, дураараа биш, тааваараа биш байсан харагдаад байна. Тэг яг энэ хүний нөлөө байгаад байсан л байна л да. Энд нэг юм токсик харилцаа л байсан байна. Таныг ерөөсөө ингээ хязгаарлагдмал мэдрүүлдэг. Чи чадахгүй, чи яаж чадах вэ л гэдэг нэг ийм хүн байх гэдэг байсан байгаа байхгүй юу? Тэрхсэн чинь та ч өөрөө эмперор буюу тийм маш хүчрхэг хүн байна. Тэгэхээр тэр хүчээ одоо өөртөө авах хэрэгтэй гэсэн утга энэ зөвлөгөө болж орж ирсэн байна. За зөвлөгөө биш зүгээр угаасаа тийх зүйлийг хэлжээч ч болно. За тэгснээ энэ болохоор өөрийгөө төрүүлээд хайрлах хэрэгтэй гэж аахгүй. Өөрийгөө нэгдүгürt тавь. Өөрийгөө үнэлэх үнэлэмж чинь өсөх тусам таны романтик амьдралд таныг одоо ийм дур булам харагдуулна. Хүмүүст илүү үн цэнтэй болгоно гэсэн утга эндээс харагдаж байна. Ер нь тийм шүү дээ. Хүн өөрийгөө доош нь хийгээлээвэл бусд хүмүүс яг адилхан тантай яг тэгж харьцна. Одоо энэ 3 сэлэн дээр яг тэр утга чинь байдаг байхгүй юу? Хүн өөртөө муухай ханддаг, өөрийгөө доош нь хийдэг байвал хүмүүс бас яг танд тэгж ханддаг. Хүн өөрийгөө хайрлаад, өөртөө итгэлтэй байвал хүмүүс ч гэсэн тантай яг тэгж харьцдаг гэдэг шиг яг л тэр тусгал явагдаад байна л да. Тэгээ 8 дугаар сар та нар маань энийг өөртөө бас ер нь сайн ойлгох нь хэрвээ ойлгохгүй гэж үзэж байгаа бол сахиусуудаас нь сануулж ин зөвлөгөө болгох сануулж шүү. За өөрийгөө нэгдүгээр тавиарэ, алиан болгон хүнийг гэхвээ, өөрийгөө хайрлаарэ гэж шүү. За тийм ч учраас түрүү нөгөө ерөнхий энерги дээр гадаад үзэмж айгуугаа сайжрна гэсэн нэг утга орж ирээд исэн тий.
тэр бас энийг хилээд байсан байх магадaltaй л харагдаж байна. Тэгээ ажил карьер дээр ч гэсэн зоосны хатаа орж ирээдсэн. Энэ зоосны хатан энергтэй нэг өвгөөмөр өглөөгч одоо маш халамжтай энэ эмгтээлийг нэргэл 3 дугаар группийнх нь юм байна. 8 сард нэлээд чухал байр суурь эзлэхээр санагдлаа. Тэгээ айгүй танд одоо хоол унд авч өгдөг ч юм уу, таныг халамжилдаг, даарчгүй, хурчгүй, ингэчгүй, тэгчгүй гэдээ байнга ингээд санаа тавьдаг хүн байгаад байна. Тэгэхээр энэ нь бүр ер нь бол ээж энергийг л илтгэдэг л дээ. Ээж ч юм уу, ихч ч юм уу, ээж ихчийн дайтай тийм сайн найз ч юм уу те. За мөн найз бүсгүй ч бас байж болно. Одоо эсрэг хүснэ гэд үцэх юм бол эсвэл найз залуу ч юм уу те. Ийм хүн байх магадaltaй гэж орж ирлээ. За ингээд хэдүүлээ нээлттэй уншлага дээрээ харах нь одоо бүгдийг харчлаа. За одоо харин хаалттай уншлагаар та нартай юу үзэх вэ, юу харах вэ гэдгээ нэг сануулад тэгээд уншлагаа дуусгая да. За. Нэмэлт уншлага дээр хэдүүлээ 8 дугаар сард ирэх сюрприз ивэл юу байна гэдгийг харна. За тэгээд сингл болон ганц бие хүмүүс сингл буюу ганц бие болон хостой хүмүүстэй тус тусад нь зөвлөгөө болон үйл явдлын тийм хурангуй маягаар харна гэж бодож байгаа. За тэгээ энэ дээр та нар дээр ажил карьер дээр юм хармаар санагдсан. Ажил карьер дээр бас зөвлөгөө авъя. Сахиусуудаас нь. Ер нь яах гэдэг айгүй тийм олон үйл явдал гараадсэн тий. Тэгтээ нэг тийм яг нэг юм зөвлөгөө нь жоохон ховор байсан санагдсан. Надад таг санагдсан. За тэгээд төгсгөлд нь болохоор хэдүүлээд энэ сард хийхэд ээлтэй болон ээлгүй зүйл сахиусуудынх нь аминчхан зөвлөгөө гэж хараад нэмэлт уншлага маань ерөнхийдөө ийм юмуд харах юм байгаа шүү. За тэгээд та нар маань нэмэлт уншлага авахыг хүсэх юм бол description хэсэгт байрлах линкээр нь ороод нэмэлт уншлагаа худалдаад аваад сонсож болно. За тэгээд энэ үрд хангалттай гэж бодож байгаа бол ингээд болсон ч болно. Тэр бол таны сонголт. За тийм үү. Хувийн уншлага авах сонирхолтой хүмүүст маань миний сошиал хаягууд ер нь байнга нээлттэй байж идэг. Description хэсэгт миний Instagram болон Facebook хаягуудын линкүүд нь байрлсан байдаг байгаа шүү. Түүгээр надтай холбогдож болно. За тэгээд эцэст нь хэлэхэд ажил карьертэй сурлага хөдөлмөртэй холбоотойгоор би нэг уншлага эхлүүлсэн байгаа. Энэ нь болохоор яг ямар хүмүүсийг чиглэж байгаа гэхээр ялангуяа одоо 10 жилийн хүүхдүүд те 10 жилийн хүүхдүүд замаа их сургуулаа төгссөн хүмүүс 10 жилийн хүүхдүүд болохоор ямар мэргэжил боловсрал эзэмшихүүгээд эргэлдэж байгаа хүмүүст замаа ажил карьер дээр өөрчлөлт шинжилт хийх гэж байгаа. Одоо нэг ажлыг дуусгаад өөр ажил эхлүүлэх гэж байгаа ч юм уу тэр хүмүүстэй зориулж баах ч гэсэн тус нэмэр болох болов уу гэдэг үүднээс тийм уншлага хийж эхлүүлж байгаа. Тэгэхээр дараагийнхаа шинэ уншлагаар уулзцгаая. 8 дугаар сард нь амжилт хүсье. Баярлаа. Үй нэрээ лайк коммент үлдээгээрэй. Бас subscribe дараагүй саба дагаарай. За бай.